өө та аав чинь ч юм уу ээж ч юм уу ингээд жоохон чичрэлт нь өнөөдөр ихсэн байх шүү. Манай аав ч юм уу те шилээ зүгэл Улаанбаатарт годамжаар алхахад ингээл сайхан яриад 10 хүнтэй багтай бол 100 хүнтэй юм шиг бүтээмжтэй ажиллах хэрэгтэй гэд шар байсан юм уу яасан. Тэгэл болзооны апаас үргэлжлүүлээл за окей одоо химэл оюуны юм том даалгаа авч जैन. Одоо би юм хийх хэрэгтэй юм байна гэл. За сайн бацгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За Савнас подкастын ээлж дугаар инх үргэлж байна. За өнөөдрийн дугаар маань подкаст биш. За одоо онлайнаар бол Америкт байгаа, Сан Францискод байгаа Амраатайгаа ярилцгаар байна. За Амрааг маань бол хүмүүс бүгдээрээ мэднэ. За Amazon-ы Амраа гэдэг нэрээрээ ер нь технологийн салбарынханд за тийм мөн Dev Summit-ыг үндсэн зохион байгуулдаг залуу гэдгээр бол бүгдээрээ маш сайн мэднэ. Silicon Valley-д одоо ажиллаж байгаа Монгол залуучуудад төлөөлөөд ер нь мөс хаглаад ингээд явдаг мундаг залуу одоо хөгжүүлэгч tech lead те технологийн салбарын залуу гэдгээр нь бол бүгдээрээ сайн мэднэ. Сайн уу Амраа, ажил нь сайн уу? За саман уу ажилт ажгуудаа Сан Францискогоос мэдчилж байна. Цахиурын хөндийн одоо зүрхийн хэсгээс мэдчилж байна гэх шиг. За баярлаа. За өнөөдөр Амраа өтөр ер нь юу ярих вэ гэхээр Амраа маань сүүлийн үед за одоо сүүлийн 1-2 жил болвол стартап байгуулад ингээд AI суурьсан стартап хөгжүүлээд ингээд явж байгаа. За тэгээд стартаптай хөрөнгө тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт аваад тий өөрсдөө ингээд хийгээд явж байгаа учраас Амраагийнхаа ер нь стартапын талаар за тэгээд дуран AI за дурангаас гадна өөр олон продуктууд ер нь гарч байгааг сонссон. Тэгэхээр одоо ингээд өмнө нь болвол миний ойлголтоор одоо гигант компаниудад технологийн гигант компаниудад тий ингээд ажиллаад явж исэн. За тэгээд тодорхой хэмжээнд бас стартап өөрөө ингээд хийгээд за програм хөгжүүлээд ингээд явж исэн болвол одоо бол бүр ингээд Silicon Valley-д гарахаар, дэлхийд гарахаар томоохон амбицтай стартап эхлүүлээд явж байгаа гэж бол ойлгож байна. Тэгээд мөн энэ AI-ийн бүүн болж байгаа энэ үед бас ялгаагүй AI сэдвтэй, AI-тай холбоотой юм стартап хийгээ явж байгаад нь Амраагийнхаа талаар за стартапын талаар ер нь санал бодлоо солилцох, ярилцах зорилготой подкастнда урьж байгаа. За хамгийн ихний асуулт бол ер нь за дурангийн талаар ярилцъя гэж бодож байна. Тэ? Одоо Амраагийн бусад түүхийн талаар бол хүмүүс ерөнхийдөө мэднэ. Бас нэлээд олон подкастт орж исэн баг. Тэгэхээр хизээ ер нь дуран хий гэдэг бодол төрвөө тий. Тэгээд энэ санаагаа ер нь хаанаас олов тий гэдэг талаас нь эхлэе гэж бодож байна. За тий энэ бас зүгээр сонирхолтой юм да. Би тэгээд ингээд эргээ бодохоор нэг айгу олон газар бас яриаггүй байж магадгүй гэж бодоод энд хүмүүс асуухаар одоо л яг ярьж эхэлжлээ юм л да. Ингээд ухаад үзэхэргээд тэгээд юу яасан би 2024 оны сүүлээр яг Зүүнүүд Азиудаар жоохон аялж таарад тэгээд тухайн үед яг ингээд аялаад за одоо яг химэл оюуны юм айгу хүчтэй давлгаатай ирэн үе ирсэн байна. Энэ хооронд бас юу сурах хэрэгтэй юм бол та гэдэг илүү сурах чиглэлээр барьцсан бас явж исэн. Судалгаа хийгээд сурна гэд. Тухайн үед надад нэг асуудал байсан нь юу вэ гэхээр за асуудал юм уу ер нь жоохон сорилт байсан юу вэ гэхээр манай аав Паркинсон гэдэг одоо өвчний одоо тийм онцтой. Тэгээ одоо 65-6 настай Монголд амьдардаг. Тэгээд ингээд гар нь ер нь гар үл ингээд салгалдаг, чичирдэг. Тэгээд одоо ухаалаг утас хэрэглэх, компьютер хэрэглэх гэл ChatGPT рүү бүртгүүлээл нэг жижиг утасны дэлгэцэн дээр тайп хийгээл ороод шууд англи хэлээр асуултаа асуугаал бид нар шиг юм нэг хурдан ингэж ерөөсөө мэдээлэл авч чадахгүй гэжтэй яг чихвчээ зүгэл мэдээгээ үзэл одоо өрөөнийхөө 7 цагийн юм уу 9 цагийн мэдээгээр л мэдээлэл авдаг өөр юм байхгүй. Тэгээд би чинь эндээс уцаар ярихаар за сонин сайхан юу болж байна, дэлхийд даяар сонин сайхан энэ өвчний талаар судалгаа шинжилгээ сүүлийн үеийн мэдээлэл юу байна гэдээ би агүй ихтэн судалгаа хийж уцаар ярихдаа тэрийг орчуулж өгдөг гэсэн монгол хэл дээр. Тэгэхээр юм болж байгаа юм чинь гэдэг. Тэгээд за би чинь ер нь технологийн хүн, инженер хүн яагаад энэ асуудлыг шийдэж болохгүй юм бэ гэж бодоод монгол хэл дээр одоо манай аав шиг хүн зүгээр нэг товч дараал монгол хэл дээр яриад
Яг миний нөгөө интернетээс хайгаад орчуулад байгаа юмыг буцаагаад монгол хэл дээр яг гоё өөрөө нь ойлгоод тайлбарлаад өгчдөг. Тийм юм хиймээр санагдахгүй юу? Гэсэн чинь би ч тухайн үед болохоор яг энэ одоо voice-ийн төрлийн одоо текстийг яриа болгодог, яриаг сонсоод ойлгодог тэр чиглэлийн ер нь туршлага айгүй бага. Тэгэл Монголд байдаг одоо том компаниуд руугаа бичээл Монголд яг энэ чиглэлээр бол ганцхан компани байгаа. Тэгээд тэдний хөгжүүлэгч одоо чимээгийн хөгжүүлэгч рүү бичээд таныг найзуулж байсан. Танаа ингээд API гаргаад өгчөөч. Би ингээд бүтээгдэхүүн хиймээр байна. Тэгээ API гарахгүй бүр ингээд айгүй олон сар боллоо. Тэгээ сүүлдээ заа окей. Эдний хүлээгээд бүр амар утга юм шиг байна гэдэг. Тэгээд ер нь өөрөө яг өөрөө судлаад дата цуглуулж үзээд тэгээд ч айгүй олон сарын процесс болж байгаа сураад. Тэгээд яг эхлэл нь бол энээс тавигдсан юм байна гэж бол харсан. Юу вэ гэхээр би зүгээр яг нэг юм технологийн одоо барьертай одоо утас хэрглэж чадахгүй гар нүдлэн салгалж чичиртэй эсвэл хараад тэр жижигэн дэлгэцэн дээр байгаа харахгүй хараа мотомосоос байж болно шүү. Харааны бэрхшээлтэй. Тий, харааны бэрхшээлтэй ч юм уу те гадаад хэл мэдхгүй өндөр технологи хэмэл оюутар гэж ойлгохгүй хүмүүс амар ингийн зүгээр хоолоогоор ингээд ярихад л тэрийг ойлгоол өмнөөс нь хариулдаг, өмнөөс нь юмыг хийж өгдөг. Хиймээр байгаа юм ингээд гаргаж өгдөг. Тийм юм хиймээр нэг тийм хүсэл байсан юм шиг байгаа. Тэгээд тэр нь хөтлөгдөж явсаар байгаад одоо ингээд олон талын судалгаа шинжилгээний ажил хэмэл оюуны модель сургалт гэтэргээл ер нь явж байна. Энэ бол яг дурангийн бүр эхлэлийн цэг нь бол байсан гэж харж байгаа. Маш одоо гоё байна. Ер нь нөгөө хүн чинь нэг юм өөрт тохиолдсон асуудлаа илүү шийдэхийн тулд те ингээд энэ ямар нэгэн санаанд гаргаад тэр асуудлыг ер нь хэрхэн шийдэх үү, хэрхэн асуудлуудыг нь одоо бусад хүмүүст бас хэрэгцээтэй зүйл болох уу гэдэг дээр боддог. Тэгээд үнэхээр одоо нөгөө аавынхаа өвчнийг бодоод тэгээд ер нь аавдаа туслая гэсэн хамгийн ихний хүсэл чинь л чамааг энэ рүү хөтлөөд байна шүү дээ, тийм үү? Тийм. Үнэхээр гоё байна. Тэгээд за эхлэл нь бол ийм юм байна. Санаа нь бол ингээд гарсан юм байна. Тэгэнгүүт за манайхан бол API гаргаж өгөөгүй. Одоо team product бол одоохондоо гараагүй байгаа юм байна. Тэгэнгүүт ер нь дараагийн алхам нь юу болов? Тийм тэгээд яг тухайн үед би ер нь нэг юм хийх гээд байгаа юм байна гэдгийг ойлгоод энэ том проблема дотор нь задлаад жижигсэх юм бол жижиг проблемуудыг шийдэж явах юм бол явандаа эднэр нь нийлээд нөгөө том асуудлаа шийдэх юм гэж бодож байгаа байхгүй. Тэгээд жижиг болгоод задлаад үзэнгүүт ер нь 3 хуваагдсан. Нэгдүгээрт хүний ярьж байгааг ойлгох хэрэгтэй юм байна. Одоо монгол хүний яриаг текст болгох чадвар. Хоёрдугаарт буцаагаад тэр хүн ярих хэрэгтэй текст ороод ирэнгүүт яг хүн шиг яг л юм жинхэнэ хүн шиг ингэж ярьж сэтгэл хөдлөлттэй тэ хэрэгтэй эмгтэй хоолой байх уу хөгшин залуу хоолой байх уу гэдэг юм ярих чадвартай байх хэрэгтэй юм байна. Тэгээд тэр чинь гол нь болохоор нэг юм одоо мэдлэгийн чадвартай мэдээлэл агуулж чаддаг, мэдээллийг боловсруулж тунгааж чаддаг нэг тийм тарих шиг юм бас байх гэдэг шиг байна. Одоо тэгэл голын цөмөн тийм бол угаасаа л яг тийм голын цөмөн хоёлаа ч гэсэн одоо ингээл ярихад би таныг сонсож ин гэхээр тэгээд энэ мэдээлэл дээр үнслээд өөрийнхөө туршлага олж унсан юмдаа ингээ хольж базаад тэгээд миний амаар буцаал хариулт гарч байгаа байхгүй. Тэгэхээр юм 3 үндсэн юм байна гэж бодоод тэгээд энэ гурийн хаанаас эхлэх юм бэ гэдээ харахаар хамгийн амар нь би жоохон залхуу байсан ч юм уу хамгийн амар нь тэр текстийг яриа болгох нь арай илүү амар интернет дээр ингээ зааварчилгаа янз янзын туториалууд байсан. Тэгээд ер нь ярианаас эхэлсэн гаралтаа төрүүлээ хийсэн юм байна те. Тийм гаралтаа төрүүлээд хийсэн. Яа тэгэхээр гаралт нь бас би ингээд өөрөө сонсоход надад амар кайфтай байсан байхгүй. Тэгэл жоохон дата цуглуулж аваад нэг модель трейн хийгээл нэг 3-4 хоноо л нэг жижигхэн юм үзэнгууд нөгөөт ингээд яалцчгүй сайжраад яалцчгүй нэг хүн шиг ингээд ярьдаг болохгүй л тэнгууд энэний тэгвэл ингээд үзчихээ дахиад 2-3 хоног модель трейн хийгээл сонсонгууд тэр сайжраад ангууд тэр нь амар кайфтай юм байлаа. Тэнгууд ч доторх технологи нь яаж явдаг цаана архитектур нь яаж явдаг датагаа яаж бэлтгүүл зүгээрээ ингээд ерөөсөө тэр том далаа руу ингээд яваад орчдөг юм байлаа. Тэр ихнийх нь бол яриа байсан та. Тэгээд дараа нь бол одоо үе шаттайгаар юу явж байгаа юу те? Одоо бол тий араас нь voice-ыг сонсоод
текст рүү хөрвүүлдэг voice to text яваад тэгээд одоо гол цөм нь хийгдэж байгаа гэсэн үг үү? Тийм дараалал нь болохоор яг ингэж таарсан. Эхлээд манайх тэр text to speech гэдгээ гаргаад тэр бүтээгдэхүүнээ яг модельээ бүр өөрөөсөө train хийчихэж байгаа. Манай өөрсдийн модель болоод тэгээд тухайн үед чинь түрүү жилийн 4 сард beta launch гэж хийгээд цэцэн гэж нэрлээд цэцэн AI гэж вебсайт, веб app гаргаад за тэгээд манайх модельээрээ бас түрүү жилийн Dev Summit-ыг тэр чигээр нь хөтлүүлж явуулж бас туршиж үзсэн. Тэгэхээр түрүү жил Dev Summit conference дээр бид нэр хөтлөгч ерөөсөө гаргаагүй. Манай цэцэнгийн эрэгтэй эмэгтэй хоёр хоолоо зүгээр ээлжлээл ингээд конференцд тэр чигээр нь химлайн хөтлөөд явцсан. Тэгээд эхлээ хоолоогоо гаргасан хүмүүс аягүй их хөрсөн, амар хүмүүс сонирхсон байгууллагууд, хувь хүмүүс, дотоодын хэрэгцээнд, сургалтанд, онлайн контентод тэгээд за араас нь болохоор бид нар яг нөгөө мэдлэг рүүгээ явж орсон. Тэгээд тэрийгээ болохоор дуран AI гэдэг веб app байдлаар гаргаад энэ мэдлэг гэдэг маань болохоор яг ганц одоо яг би нөгөө нэг ихэлсэн юу чинь миний хувь хүний түүх одоо ингээд авто асуудал шийдэж өгөх бол явж байгаа. Энэ бол ингээд миний салшгүй одоо ингээд алтан гац зориг шиг ингээд банк тийм зорилго ингээд хараа явж байгаа. Наан нь мэдээж нэг бүтээгдэхүүн болгоно, бизнес болгоно, орлого бий болгоно гэдэг бизнесийн чиглэл юм явж байгаа учраас за бид нар ингээд ийм хийж байгаа юм чинь ганцхан би биш, ганцхан манай баг биш, хүмүүс ч гэсэн энэс одоо үр шимийг хүртэх хэрэгтэй, амьдралаа хөнгөвчлөх хэрэгтэй гэдэг үүднээс бүтээгдэхүүн болгоод явж байгаа. Тэгээд дуран цэг AI гэдэг нь болохоор яг нөгөө мэдлэгийн санг бүрдүүлдэг. Байгууллагууд одоо ингээд амар их PDF-үүд, Excel, Word document самбар дээр бичсэн юмныхаа зургийг авцсан, гараараа бичсэн орныхоо зургийг авцсан, дараа нь хин хизээ юу биччихлээ, заавал тэнд чинь юу үлээ гэж санах гал асуудаг. Манай байгууллагын хүний нөөцийн бодлого чи юу үлээ, өнгөрсөн үйлрлийн тайлан чинь юу үлээ гэж асуудаг. Тэр болгоныг ингээд шууд асуухад тэр дотроос нь шүүгээд бодит үнэн зөв хариулт гаргаж өгдөг тийм мэдлэгийн системийг бас бүрдүүлж өгч байгаа. Энд чинь цаанаа өөрөө амар нөгөө эрүүл мэндийн салбарт талд айгүй ач тустай. Яагаад гэвэл өвчтөе хүмүүс би одоо ингээд 65 та Монголд амьдардаг. Тэ ингээд цагаан хоол идэх гэж хичээж байгаа. Тэгтээ махтай хоол идчихдэг. Ийм витамин уул надад харшихгүй юу гэдэг ч юм уу гэдэг. Нөгөө иймэрхүү хүнд асуултууд орж ирдэг учраас энэ асуултуудыг давж гарахын тулд нөгөө мэдлэгийн сан гэдэг зүйл чинь өөрөө амар юм зөв хариулах хэрэгтэй. Сайн байх хэрэгтэй тийм сайн байх хэрэгтэй. Тэгээ бид нэр мэдлэгийн сангаа араас нь хийсэн. За тэгээд сая 25 оны сүүлээр 11 сараас эхлээд 2 сар гарны турш яг нөгөө сонсдог модельо трейн хийгээд тэгээд дэлгэн цэг AI гэдэг дөнгөж өчигдөр лаунч хийгээд бас байж байгаа. Одоо Монгол яриаг одоо ингээд хоёулынгийнх нь яриаг чинь шууд ингээд текст болгоод ингээд хадгалаад авч байгаа гэсэн. Тэгэхээр одоо л ер нь яг нөгөө 3 дахь юм хийж дуусаад яг нөгөө юм хийх гээл одоо бэлтгэлээ чинь та. Баяр хүргэе. Баярлалаа. Сайхан мэдээ байна. Ямар ч байсан ингээд 3 үе шат болгоод 3 үе шатаа ингээд эхнээс нь ахуулаад хийгээд тий ингээд одоо болцсон байна шүү дээ. Тэгэнгүүт одоо бол ингээд юу аах нь шүү дээ. Аавын асуусан асуултыг ямар ч байсан текст рүү өргүүлээд голд нь асуудлыг нь дурангаараа бодож олоод буцаагаад хариултаа өгдөг хэмжээнд бол болж эхэлж байгаа юм байна гэсэн үг. Тэгэхээр аав хэрэглэж болоод эхлэх гэж байгаа юм байна. Ер нь тийм байна гэж би бол ойлголоо. Тэгэхээр үнэхээр гой сонсогдож байна. Тэгээд нөгөө анханасаа ингээд алтан гац одно тий зориг талсын хараа энэ аав руу гэд ботцсон аавын асуудлыг шийднэ гэж ботцохоор хүн ер нь юу бах л та гэдэж зогсохгүй бах. Ямар ч саад бэрхшээл тулгарсан тэрийг даваад гарах сэтгэлийн тэнхээ бөгөөд тэр үзэл баримтлал үзэл санаа нь бол байгаад авах гэж бодож байна. Тэгэхээр үнэхээр гоё одоо хөшүүрэг гэж хэлэхэд хайшиг юм те. Гэхдээ үнэхээр гоё сонсогдож байна л та. Тэгээд энэ асуудлыг бол маш олон хүмүүсийн асуудлуудыг шийдэж өгөх бах гэж бол бодож ийн хүлээж ийн. Тэгэхээр санаа продуктууд бол үнэхээр гоё байна. Зөвхөн монгол хэл дээр ажиллаж байгаа юу эсвэл одоо бусад өөр хэлүүд дээр ер нь ажиллаж гин үү? Тэгээ одоо бусад хэллүүд рүү шууд давхар ер нь ажиллаад явж байгаа. Эний чинь цаана
болохоор одоо Voice AI гэдэг том юм хэмнэл оюуны судалгааны хөгжүүлэлтийн нэг хэсэг рүү бид нэр яваад орчиж байгаа нэг талдаа Voice гэдэг чиглэл рүү нөгөө талдаа мэдээллийг гаргаж авах information retrieval гэдэг хэмнэл оюуны энэ хоёр хэсэг рүү л манай компани одоо бүр гүнзгий яваад судалгаа хийгээд одоо open source байна уу commercial худалдаж авдаг бүтээгдэхүүн бүгд ер нь одоо энэ дэлхий дээр байгаа ихэнх томоохон алдартай технологиудын бүгдийг туршиж үзээд өөрийнхөө шийдэлтэй харьцуулаад оноо дүгнэлт өгөөд жигсааж ранглаад тэгээд бүр тэр хэмжээний судалгааг нь хийж агаад тэндээс нь бид нэр өөрсдийнхөө бүтээгдэхүүний давуу талыг гаргаж ирээд явж байгаа гут за монгол хэл дээр бол манай давуу талчаг монгол хэл дээр бид нэр өөрсдөө модельээ хөгжүүлээд гаргацсан байгаа учраас монгол хэл рүү шууд нээлттэй. Гэхдээ Монголын зах зээл ямар вэ гэдгийг бид нар мэдж байгаа учраас бусад хэл дээр ч гэсэн яг энэ суур бүтээгдэхүүнээ бариад өөрөөр хэл дээр ингээд бас явуулах юм байна гэдэг. Тэгээд бусад хэл дээр явж байгаа. Одоо жишээлбэл Италийн Паркинсоны холбоо гэдэг би нэг Паркинсоны холбоо гэдэг тэдний эмч нартай бид нар хамтраад ажиллаж байгаа. За энэ хүмүүс маань өөрсдөө Facebook дээр 14 мянган гишүүнтэй өөрсдөө ном бичсэн бас ийм эмчтэй. Тэр ном нь ингээд айгүй олон хүнд хүрсэн. Тэгээд тэднийхтэй одоо юм туршлагын байдлаар ингэж хамтарч ажиллаад дуран хэрэглээд одоо ярьдаг юугаад ингээд нэмж хэрэглэх боломжтой байна гэдээ судлаад явж байгаа. Тэгмүүд энэ чинь болохоор англи хэл дээр туршиж байгаа, испани хэл дээр туршиж байгаа, итали хэл дээр туршиж байгаа гэд хүмүүс нь өөрсдөө ингээд олон орон учраас гэд бас явж байгаа. Тэгэхээр яалтчгүй суур бүтээгдэхүүн харж байгаа зорилтод хүмүүс нь дэлхийд аярлаг мэдрэлийн гаралтай булчинд нөлөөлдөг өвчтөе хүмүүс байдаг. 300 сая гаруй хүмүүс байгаа. Тэр хүн болгон л ингээд зөвхөн ингээд яриад сонсоод тэрүүгээр ингээд бүх мэдээлэл авч чаддаг байвал за ярианаас нь үндэслээд бид нар бас нөгөө мэдээллийн англиад анализ хийнгуудаа за энэ хүний одоо нойр нь сайн байгаа юм байна. Эсвэл нойроо дутуу авч байгаа юм байна. Имээ цагтаа ууж байгаа юм байна. Эсвэл имээ оройтож ууж байгаа юм байна. Ирч хүчин жоохон сул байгаа юм байна гэдэг ч юм уу мэдээллүүдийг ярианаас нь ялгаж анализ хийж аваад асран хамгаалагч нарт нь одоо ингээд сэрүүлэг байдлаар ингээд алерт notification өгдөг тийм. Өө тань аав чинь ч юм уу ээж ч юм уу ингээд жоохон чичрэлт нь өнөөдөр ихсэн байх шүү гэдэг ч юм уу. Тэгээ нэг асран хамгаалагч нь нэг дашборд руу ороод харангууд уржигдэр нэг баахан гэрт нь хүмүүс очсон тэрнээс олоо сандраад нойргоо хонцсон. Тэгээд өчигдөр имээ дутуу уугаад ч юм уу цагтаа уугаагүйгээс болоод өнөөдөр ингээд ингэж байгаа юм биш үү гэдэг тэр ингэж гаргалгаа гаргаж өгөх боломжтой тим юм бас хийгээд зорж байгаа. Вау. Ямар гоё юм бэ. Юм чи ерөөсөө тэгээд амар том эрүүл мэндийн туслах болж штэ тийм үү? Тий, яг тийм зөв багтын туслах гэж угаасаа ингэж хэлэх бас айгу зөв бас айгу сонгож хэллээ. Тэгвэл энэ нөгөө нэг юу юм бэлээ? Эмчийг орлох ч юм уу ингээд шууд ингээд одоо зөвлөгөө өгөх гэж бол хизээч хэлж болохгүй. Энэ бол зүгээр одоо юм хамтрагч ч юм уу зүгээр туслах, зүгээр ингээд хажууд нь байдаг, сонсдог. Тэгээд мэдээлэл дамжуулдаг. Тийм байна. Одоо нарийн бичиг те ер нь. Тэгээд ажиглах нь байна. Тэгээд дээрээс нь дүгнэлтийг гаргах нь байна. Ер нь нөгөө AI-ууд чи яг ингээд эрүүл мэндийн бөгөөд эмчилгээний тэр юмнууд одоо санал болгох те. За тэр имийг тэр тунгаар уугаараач гэдэг юм уу. Тэгэхээс ер нь аль болох зайлс хийгээд байдаг штэ те. Одоо жишээ нь ChatGPT, Gemini ч гэдэг юм уу. Тэд нар бол ингээд юм асуухаар аль болох та эмчээс зөвлөгөө аваарай. Мэргэжлийн эмчид үзүүлээрэ. За ер нь тэгэж болох юм байна гэдэг. Тэгэхээр ер нь одоо юу гэдгийг яг нөгөө шууд зөвлөх бол биш бах. Шууд эмч бол байж бол арай бол болохгүй бах. Тэгэхээр маш сайн ажиглагч хийгээд одоо нэг ясандаа совлогч, асрагчийн үүргийг тодорхой хэмжээнд гүйцэтгээд ингээд туслахын үүргийг гүйцэтгэж байгаа л хэлбэр болох юм байна. Өөр одоо за зөвхөн Паркинсон гэхээсээ илүүтэйгээр бусад нөгөө харааны бэрхшээлтэй хүмүүст бас маш сайн зөвлөж бас болох юм байна, туслаж болох юм байна тийм үү? Тий, харааны бэрхшээлтэй хүмүүст бас яаж байгаа. Тэгээд энэ нөгөө утсан дээр яг
одоо бүтээгдэхүүн одоо ингээд хийнгууд за цэцэн шиг ингээд ярддаг, дэлгэн шиг сонсдог, дуран шиг юм мэдлэгтэй эн чинь ингээд нэг юм продакт болох гэдэг шүү дээ. За тэгээ өөр Тийм өөр байна. хил дээр ажиллаж болох юм байна гэх. Тэгэнгүүт эцсийн хэрэглэгч маань ямархуу хүмүүс байна гэдэг бидний төсөөллөөр бол яг юм одоо ингээд гар бүлэн салгалж чирж байгаа эсвэл хараа нэгэн гут тэр хүмүүст зориуллаад бүтээгдэхүүнээ яаж дизайн хийх юм бэ гэж бас амар их бодоод ер нь хичээгээл яваад байгаа. Тэгэнгүүт цүн цэвэр яриад байх хэрэгтэй юм байна. Өөр ерөөсөө нэг юм оролцохгүй. Тэгэнгүүт утсан дээр байж болж ин гэхдээ утсан дээр ингээд бас ингээд хараад байхгүй зүгээр нэг юм дараал болоо. Нэг Нэг юм рекорд. яаж хийж байгаа тий нэг баттон нэг том юм бөөрийн юм дарчхад тэгэл бүх юм эхэлцдэг байх юм бол гээл чатлаа суугаад байхгүй амар. Тэгэнгүүт утасны камертай нь холбогдож болж гин, микрофонтой нь холбогдож болж гин гэдэг нөгөө сенсоруудтай нь ороод ирэнгүүт камер нь жишээлбэл нөгөө харааны бэрхшээлтэй хүмүүсийн одоо асуудлыг жоохон хөнгөвчүүлж өгөх. Энэ одоо юу байна гэдэг ингээд асуухад наад чинь ийм байна гэдэг таны өмнө ийм байна гэдэг та. Эсвэл миний зургийг аваад нэг жоохон фаны болгоодохдоо гэхэд селфигийн зургийг авангуудаа Disney-гийн одоо ертөнцид оруулаа харуулдаг ч гэдэг юм. Цаана химэл оюуны ингээд юмнууд ажиллаад. Тэгвэл энэ хүмүүсийн ганцаардлын бас шийдэж өгч болж гин. Хүнтэй нэг юм харилцааг нь жоохон нөхөж болж гин. Мэдээж дээрэс нь наад чинь та энэ имээ бариад байна. Таны урд эсвэл те одоо энэ дээр чинь ийм юм байна шүү. Энэс болгоомжлоор гэдэг ч юм байж болж гин гэдэг. Тэгээд яг хуу утаснаас нэг цааш нь ахиулаад ухаалаг шил рүү бас оруулж болох юм байна. Тийм байна. Би харин яг сая тэгээд фото сууж илаа. Тэгээ манайх энэ нөгөө Метагаас гаргасан Ray-Ban-ы шилэн дээр бас яг аппликейшн хийгээд туршаад ер нь юугаа хөгжүүлээд нэлээд тестлээд ер нь болцсон явж байгаа. Тэгэхээр одоо зүгээр ингэ шилээ зүгээл одоо манай авч юм уу те шилээ зүгээл Улаанбаатарт годамжаар алхахад ингээл сайхан яриад за энэ одоо юу байна гээл тэгээд наад чинь хүүхдийн зуугийн одоо автобусын буудлын юм биш үү гээл та. За энэ авт нэг натраад байдаг гэсэн хаана нэлээхэд Google Map-аас хайдаг ч юм уу. Тэгэнгუутаа та жоохон яваад зүүн тийш ярих юм бол наа чи нэг натраад байгаа юм биш үү гэдэг ч юм уу гэл. Тиймэрхүү юм бол мөрөөдөл ер нь бүтээгдэхүүн хийгээл яваад байна. Тийм байна. Би харин сая яг нүдний шилэн дээр хийвэл өстой гоё болох юм байна. Одоо тэр утас бол бас ингээл гаргаж ирээл нөгөө товчоо дараал эсвэл утсанд байнгын рекординг байгаал ингээл нөгөөх нь сонсоод байх. За нэг ёсондоо Siri юм да тий бас Hey Siri гэдэг тэгэнгүүт Hey Амра гэдэг тэрнтэй адилхан тий Hey Дуран Hey Дилдэн гэдэг дуутахтай адилхан. Бараг өөрсдөө нэрээ өгөөд хүүхдийнхаа нэрийг өгчөө тий Амра надад тэрийг олоод өгөөч гэдгсэн чинь өөдөөс нь Амрагийн voice-аар нь вау наа чин тэнд байгаа юм байна шүү дээ. Тэр та тэнд явж байгаа юм байна шүү дээ гэж хэлж зүгээр гоё юм шүү. Тэгээ одоо бүрэн боломжтой болчихж байгаа хгүй өнөөдөр тий. Тийм байна. Бүрэн боломжтой гоё болох юм байна. За санаа хөгжүүлэлтийн хувьд бол үнэхээр гоё сонсогдож байна. Үнэхээр сэтгэл хөдлөж байна. Ер нь бол айгүй гоё байна. Accessibility гээл те одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн за энэ өвчтөе хүмүүст ийм зориулсан ийм бүтээгдэхүүнүүд бол үнэхээр хэрэгтэй байдаг байх гэж бодож байна. Монголчуудад ч гэсэн хэрэгтэй те ингээл одоо энэ ухаалаг утас энэ ухаалаг 900-д бол тэд нар бас адилхан юмнаас хоцрохгүй байх хэрэгтэй шүү дээ. Ер нь бол хүний эрхийн мэдрэмжээрээ ч гэсэн те тэгэхээр үнэхээр гоё санагдаж байна. За одоо багийнхаа талаар ярилцъя те. Би зүгээр зурган дээрээс харахад бол та хэд маань гуруулаа ажиллаад ах шиг харагдсан. За тэгэхээр баг нь ер нь ямархуу баг бүрдөө. За хэрхэн найзуудтайгаа багтайгаа холбогдоод ингээд бүрдээд ажиллав. Тэг би чинь яг цэцэн гэдэг энэ хоолойныхоо модельийг ер нь жоохон гайгүй үр дүн хараад эхлэнгуут нь Монгол руу явж очиод ахыгаа ятгаж ийш нь оруулаад тэгээд манай төрсөн ах энд одоо бас хамтран үүсгэн байгуулагчаар байгаа. За тэгээд маркетинг дээр болохоор бид хоёр яг нэг аль нь ч маркетингийн хүн биш болохоор ингээ хүмүүс танилцуулах түгээх гэдэг ч юм уу гэдэг. Тэн дээр бол бас жоохон дутагдaltaй байгаад идэг болохоор маркетинг дээр бас манад багийн гишүүн байгаа. Тэгээд бид гурав ерөнхийдөө яг өнөөдрийн байдлаар бол хамтраад ажиллаад явж байгаа. За ер нь аюу тийм цомхон байдлаар бас одоо яг химэл оюуны яг 90 үед
Ялангуяа барууны цохиурын хөндийн соёл бол яг 10x гэдэг зарчим, 10x гэдэг зарчмаар ер нь амар их явж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 10 хүнтэй багтай бол 100 хүнтэй юм шиг бүтээмжтэй ажиллах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр тэр 10x гэдэг зарчмаар бол манайх одоо гурлаа гэж бодвол 30 хүний бүтээмжийг бид нар гурлаа юм гаргаж явах хэрэгтэй гэд. Тэгэл тэрийгэ гаргахын тулд ямар хэмэл оюуны бүтээмж сайжруулах технологи, багаж хэрэгсэл түүл байна. Бүгдийг нь хэрэглэх хэрэгтэй гэж явж байгаа. Тэгэхээр хэмэл оюун хэрэгжилж код бичих, тест хийлгүүлэх, судалгааны ажил хийлгүүлэх, дизайн янз янз юмнууд гаргуулах, ландинг пэйж хийх, өрсөлдөгчийн судалгаа гаргах, өдөр болгон тэгээ шин юмнууд одоо ингээл X, Twitter-ээс ингээд авч ийн гэдэг ч юм уу гэдэг. Тэгэхээр бид нар бол ер нь ингээд гар хөл ингээд толгой тарих ерөөсө бүгдээрээ ингээд хэмэл оюуны байж болох бүх технологи багц хэрэгслүүдрөө ингээд холбогдоод ингээд залгагдаад орцсон. Тэрүүгээрээ бид нэр ингээд өөрсдийнхөө бүтээмжийг бол ер нь 10 дахин нэмэгдүүлээд явж байгаа учраас баг айгүй цомхон байгаа. Тэгтээ ер нь айгүй хурцтай бас ажиллаж байгаа. Харин тийм байна. Энд чинь одоо ер нь анх хизээ үүсгэн байгуулагдсан гэсэн үг лээ. Одоо жил нэг жил тийм жил нэг 2 3 сар болж байна. Тийм байна. Тэгэхээр жил 2 3 сарын хугацаанд за одоо дэлдэн дуран тий за тэгэл одоо ингээд энэ 3 продакт гурлаа бэлэн болж байна гэдэг чинь бол бас надад бол маш хурдан санагдаж байна. Нэлээд олон хүн ажиллаж байгаа байх гэж бодохоор олон туслагтай байна тий. Хэмэл оюуны олон эйжентүүд туслагтай тий. Олон эйжентүүд туслагтай байна. Одоо зүгээр ингээд уламжлалтаар бодох юм бол гэдэг шиг нөгөө Жанрасыг бурхан шиг те ийм олон гартай олон гараараа олон юм хийдэг те ингээд зэрэг ингээд хийгээ явцдаг. Тийм байх боломжийг ер нь бол одоо энэ AI 900 бол хүн болгонд одоо бүрдүүлж чадчихна л гэсэн үг шүү дээ. Тэгвэл одоо гуруулахна development тал дээр бол ер нь чи өөрөө л түлхүү хийж байгаа юм байна те. Тэ. За. Тэгвэл өстой үнэхээр сонирхолтой санагдаж байна. Одоо манад ингээл Монголд ч тэгэхэд л за стартапууд бол за нэг 2-3 залуучууд нийлээл те тэгэл нэг юм продакт хийх гээл ингээл үзэл оролдоол идэг. Тэрний оронд одоо ингээд AI туслахууд AI ашиглаад ивэл ер нь хинч бас ийм төрлийн бүтээгдэхүүнийг хийх боломжтой. Гол нь санаагаа зөв болгох те санаа нь үнэхээр гой байж чадах юм бол биднэрт ер нь боломж байгаа гэдгийг бол амраа маань бол харуулж байна гэж би хувьдаа бодож байна. За сая нөгөө нэг акселератор хөтөлбөрт хамрагдсан байсан тий. Тийм компани нь бол одоо Америкт байгаа компани гэсэн үг гэж ойлгож болох уу? Америкт үүсгэн байгуулагдсан стартап компани. Аль нь Монголд яг уу эхэлсэн. Ягаад тэгэхээр цэцэнг бид нэр гаргаад ер нь яг officially beta launch хийхээс өмнө хүмүүс төлбөр төлөөд хэрэглэе гэж ер нь баг эхэлсэн байсан учраас тэр нөгөө Монголд байгаа хэрэглэгч нараас төлбөр авахын тулд Монголд угаасаа бизнес бүртгүүлж нөгөө компанитай болж байгаа юм. Данс бүртгүүлэхээс аргагүй болоод тэгээд бүртгүүлжсэн. Тэгэхээр одоо аль нь л байгаа. Хамгийн эхлээд цэцэнг гаргаад явж байхад бол шуугсан. Тэгээ өнөөдөр бол манад бол аюу олон хэрэглэгч нар бас орж ирж байна. Цэцэнг хэрэглээд амар гоё контент хийж байгаа хүмүүс хэдэн мянган шеэр, хэдэн мянган лайктай контентууд. Бид нэр одоо бүр ингээд зүйлдээ тоог нь мэдхээ болоод хамгийн эхний хэрэглэгчдийн орж ирж байгаа контентуудыг хараад вау манайхаар ингээд хийцэн юм уу гэдэг байсан бол одоо бол мэддэг. Бүр хэдэн юу яваад байгаа юм гэдэг байгууллагын дотоод сургаал, реклам, зар сурталчилгаа, хүүхдийн үлгэрийн ном, тэгэл танилцуулга, мэдчилгээ, цагаан сар мараар бол баахан мэдчилгээ тэргээд явж байгаа ч юм уу гээд. Тэгэж явж байгаад акселераторт ороход бол тухайн үед Сингапурт компани байгуулах бас юм боломж гарч ирж байгаа. Тэгвэл Зөв өмнөд Азийн акселератор учраас Сингапурт компани байгуулад явах эсвэл зөвхөн урт хугацаанд гэж бодох юм бол Америкт компани байгуулад явах гэсэн боломж утгатай бас яг хөө тэгэл компаниуд өөрсдөө
аль нутаг, аль бүс, дээдлийн аль бүс орноос ингэж одоо хөрөнгө оруулалт татах уу гэдгээс хамаараад бас тэрийг сонгох ёстой юм байна. Одоо ингээд дэлхийд даяар стартапуудыг харахад бол Аз талдаа бол Сингапур, за яг хуу Төв Аз талдаа бол Казахстан байх шиг байна. Казахстан байх шиг За байна. тэгээд тийм жоохон ингээд Арабын орнууд гэж явах юм бол Дубай дээр нэлээд том хаб үүсэж байгаа шиг байна. Бас компани бүртгүүлээд. Тий. За тэгээд Эстон бол байгаа мэдээж Европ руу ингэж гарц гэж явдаг. Тэгээд Америкт бол мэдээж Delaware Америк гэж явж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо бол та за хамгийн түрүүнд Монголдо компани нэгээд за тэгээд цэцэнгээ бол одоо ер нь монголчуудаа зориулаад ингээд хийгээд гаргаад ирж байгаа гэсэн үг тий. Тийм. Тэгээд тэрнийхээ шугамар Сингапурт Accelerator хамрагдсан. Индонез руу явсан. За. Тэр Accelerator-т хамрагдсан талаараа ер нь мэдээлэл өгч болох уу? Ер нь яаж одоо хэрхэн тэнд ер нь хамрагдсан тий? Тэрнээс өмнө ер нь Монголдо ямар нэгэн одоо алхмуудыг хийвүү? Монголд бас тодорхой хэмжээний за одоо юу гэдэг бид нар ингээд өнгөрсөн сарын хугацаануудад ингээд яриад байгаа виртуал бүс гэлтэж гин тий? За Монголын IT парк гэлтэж гин. За эсвэл хөрөнгө оруулалтын инкубатор компаниуд байгаа гэлтэж гин. Тэгэхээр та хэдэд ер нь хөрөнгө оруулалт авах хэрэгцээ шаардлага хэр байв те Монголдо хөрөнгө оруулагч нар болон одоо Accelerator-т хандаж үзсэн үү? Эсвэл шууд ер нь гадагшаага чиглээд ингээд явбуу. Эхний ээлжинд яг шууд нэг бүтээгдэхүүнээр орлого олоод эхэлчихэнгүүт тухайн үед бол яг хөрөнгө оруулалт гэж шууд бас амар дайраагүй. Тухайн үед манайх чинь Google-ийн бас нэг Accelerator-т тэнцээд Google for Startups гэдэг Google-ийн Accelerator-т тэнцээд бас нэг $25,000 одоо грант авчихсан. Үйлчлэгээний грант дээр авсан бас байсан учраас кредит авсан байсан учраас ер нь аягүй дэжгүй байсан. За тэгээд яг олон улс руу бас гарвал манайх шиг ийм бүтээгдэхүүн юм бэ гэж бодоод цэцэн одоо яг ингээд монгол хэл чинь дэлхийд даяар нөөц багтай хэл буюу ингээд яг монгол хэл дээр бичигдсэн документууд, файлууд ер нь юм дата айгу бага. Тэгээд сайн анзаарах юм бол монгол хэл чинь өөр айгу ийм амаргүй хэлтэй яг кириллээр бичдэг. Тэгтээ өнөөдөр ингээд хүмүүс чатны хэллэгээр асар их бичдэг. Бүр ингээд хэл нь өөрчлөгдөөцөж байгаа юм шиг. Тэгээд чатны хэллэгээр латин үсэг бичиж байгаа мөртлөө бид нэр ингэж кирилл сэтгүүрээр ч юм уу монгол сэтгүүрээр ойлгоод байдаг. Тэгэхээр тэр дата амар бага хэлэн дээр бид нэр text to speech, speech to text гэдэргээд модель дуран шиг юм мэдлэг анализ гэдэг, мэдээлэл анализ гэдэг систем хөгжүүлнэ гэдэг маань өөрөө тэгвэл бид нэр энэ ноу хав аваад одоо чинь зүүмнүүд Азад яг адилхан одоо Казах хэлтэй ч юм уу, Таиланд, Вьетнам, Индонез, Бахаса хэл дээр гэдэг ч юм яагаад байж болохгүй гэдэг. Ер нь тэгээд нэг оролдоод үзье гэж бол явсан. Тэгээд Antler гээд дэлхийн 20-30 гаруй оронд оны салбартай тийм айгүй шалгуур өндөртэй Accelerator-т бас тэнцээд багаараа очиж нэг сар бол өстой жинхэнэ шүүсээ шахуулсан байж байгаа. Тэгэл би чинь Америкаас нисчиж бол манай багийнхан чинь Монголоос ирээл нэг сар шүүсээ шахуулсан да. Гоё юм байна. Би зүгээр ингээд бодоход чи сая хэлж штэ Монгол хэлний ингээд нөгөө мэдээлэл нь маш бага байгаад байгаа тий Монгол дээр бичигдсэн баримтчгүүд маш багаад байгаа учраас одоо цаана нь бол юу гэдгийг Google Translator ажиллаад тий англи агуулга дээрээ байгаа агуулга дээрээ маш сайн ажиллангуудаа Монгол руу хөрвүүлээд тэгээ тэрийгээ ер нь өгж байгаа юу? Ер нь яаж ажиллаж байгаа вэ? Хэрвээ нууц биш бол. Тийм дуран дээр болохоор яг орчуулга бол байхгүй. Зүгээр одоо байгууллагын ч юм уу одоо эцсийн хэрэглэгч нарын оруулж байгаа мэдээлэл нь жишээ нь англи хэл дээр байгаад ч юм уу мэдхгүй одоо тагалог хэл дээр байгаад асууж байгаа асуулт нь монгол хэл дээр орж ирэх юм бол тэр асууж байгаа асуултын л бид нэр одоо тагалог руу ч юм уу Бахаса руу ч юм уу орчуулж байгаа гэсэн үг. Тэрнээс биш нөгөө
суур оруулсан мэдээллийг бол орчуулж байгаа юм байхгүй гэсэн. За. Тийм. Яа тэгвэл тэгэнгუთ бид нар чинь нөгөө нэг энэ олон хэлээр ингэж асуух асуулт тийм чадвартай систем хөгжүүлэх чинь гол шалтгаан нь одоо за Монголд ингээд зөндөө даатгалын компаниуд байна. Тэг үйлчилгээ явуулж байгаа. Миний машиныг нэг хоёроо мөрөгчиж би даатгалынхаа компани руу ингээд яриалаа дараа эсвэл зөвхөн би ингээд энэ байгууллага чинь манай дурантай ингээд өөрсдийнхөө байгууллагын бүх систем мэдээллийг холбочих юм бол би зүгээр шууд ингээд химэл оюунаар асуугаад би ингэчлээ надад нөхөө олгоор яах вэ гэдэг шууд шүгэд гаргаад ирэх систем хийчихэнгүүт би яг монголоор асууж чинь болж байна. Нөгөө даатгалын компани мэдээлэл чинь монгол хэл дээр байг. Гэтэл Монголд байгаа нэг экспат тий гадаадын нэг иргэн яг тэр асуудал тохиолдож болох байхгүй юу? Тэр хүн чинь монголоор тэгж асууж чадахгүй, англиар асуухад тухайн байгууллагын үйлчилгээ бараа бүтээгдэхүүний мэдээлэл нь монгол хэл дээр байгаа ч гэсэн тэр экспатын англиар ч юм уу германаар, японоор асууж байгаа асуултанд яг хэлээр нь зөв хариулж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг ийм хэл солбож ингэж явж байгаа бас ийм асуудлыг бас шийдэж чадах юм байна гэдэг тий. Тэгэхээр асуултыг хэрэглэгчээс орж ирж байгаа асуултыг бол орчуулна. Дараа нь энэ хүн нэг юм асуугаад байна уу? Олон юм асуугаад байна уу? Энэ хүний асуултан дотор өмнөхийг хариулсны дараа хариултнаас нь хамаарат энэ хүний асуултын хоёр дахь юмд нь хариулж болохоор нөө гэд зүгээр нэг хүний асуулт чинь мангар олон янзаар ингээд задлж бас болж байгаа байхгүй юу? Одоо ухаандаа нэг газар руу залангуудаа ой сайн мэн үү танаа энэ шампунь ямар үнэтэй вэ? Бас нэрээ би нэг саяхан танахаас нэг нүүрний тос авсан юм аа. Тэгээд нүүрэн дээр жоох юм гараад их яах вэ гэд тэгчингууд яг энийг ингээд бичээд энэ хүн хэдийн юм асууч юу? Аль асуултных нь хариултнаас нь хамаарат дараагийнх нь асуултанд нь хариулж болох уу гэд ингээд бодох юм бол энэ чинь бүр өөрөө ингээд юм судалгаа хийж анализ хийхээс аргагүй юм болчихдаг. Амьдрал дээр бол бид нар ингээд яасан шампунь чинь 39 мянга штэ. Тэгээ яасан гинэ гэл нэг ууртаа анаа үүдээс асуугаад анаа харин танахаас нэг юм тос авсан юм а. За тэгээ яачаад байгаа яриачтай гэдэг. Дүүрэн дээр юм гараад тэгээ заавар маавар нь унсан юм уу гэж баг тэгчдэг ч юм. Гэтэл химэл оюун чинь тэгэж ярьж чадахгүй учраас тэр хүний нөгөө нэг хэдийн юм асуух гад байна. Хэд задлах уу, салах уу, орчуулах уу, яах вэ гэдэг бүх юм нь ойлгох хэрэгтэй л болж байгаа гэсэн. Тийм байна. Одоо саяны асуултыг чинь бол 3 4 салгаж ойлгож байгаа. Тэгээд хариултуудын нурчтай дараалалаар нь өгнө шүү дээ тий. Одоо баг чухлаас нь ирэмбэлж байгаа тэгээд ингээд өгнө шүү тийм үү. Тийм. Дуранг бол хүмүүс байгууллагууд ашиглаад өөрийнхөө байгууллагын мэдээлэл бүх юмнуудаа сургаад тэгээд agentic AI маягаар тий одоо туслах маягаар тухайн компани туслах маягаар хэрэглүүлж байгаа гэсэн юм байна тийм үү. Тийм байгууллагын мэдхийн сангаас шүүлт хийгээл. Тийм байна. Дурангийн гадна тал дотор талд нь одоо сэтсэн болон нөгөө дэлдэн хоёр холбогдоод тий инпут нь дэлдэн болоод аутпут нь одоо цэцэн болоод тэгээд голдон дорн ажиллах юм байна шүү дээ тий. Тийм тэгэл танай байгууллагын одоо яг туслах ер нь болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгж байгаа юм байна. Танай байгууллагын мэдлэгтэй ингээд таныг сонсдог, тань руу хариулж чаддаг. Тэгээд ийм agentic чадварууд нэмэх тусамд ERP руу ч холбогдож болно. Магадгүй эсвэл компьютер дээр ч байгаа Excel-ийн файлыг онгойлгоод 2 дахь тааб руу шилжээд тэнд байгаа нэг санхүүгийн тайланг татаж ойлгонгуудаа тий бааз руу ч ороод баазаас ч нэг хөрөө ажиллуулангуудаа анализ гаргаад өгнө гэдэг ч юм уу гээд цаашаа бол тэгээд ийм чадрууд зүгээр нэмэж яваад байх асуудал болцохоор санагдаад байгаа. Наан нь нөгөө үндсэн яг сонсох, ярих, мэдлэг гэдэг 3 мань өгсөрч байгаа юм бол дараа нь зүгээр чадвар нэмэх асуудал. Тийм байна тий. Түрүү нөгөө акселераторт ер нь 1 сар шүүсээ шахуулсан гэдэг тэгсэн тий. Тэнд ер нь юу зааж байна? Тэнд ер нь юм байлаа. Тий. Яг нөгөө заалгаад явдаг хөтөлбөр гэж байдаг. Тэр нь бүр 12-7 хоног ингээд бараг 3 сарын ч юм уу тийм хөтөлбөр байдаг. Манайх болохоор fast track буюу шууд ер нь ингээд 1 сарын дотор галс ер нь үр дүнгээ үзээд төгсгөлд нь pitch хийгээд хөрөнгө оруулалт авахгүй юу гэдэг санал аваад тэрийг бид нэр зөвшөөрөхгүй юу гэдэг хилцлээ хийгээд тэгээд ер нь ингээд дуустдаг. Тэгэхээр 1 сар дотор
болчихж байгаа гэсэн үг. Тэр нэг сар дотор болохоор бид нэр юм заалахгүй ерөөсөө 7 хоногоор 7 хоногтоо 2 удаа шууд ингээл үр дүн тайлангаа гаргаад за өнөөдөр хэдэн кастомерлоо та нар холбогдсон, хэдэн танахыг сонирхож байна, хэдэн гэрээ хийхэд бэлэн болж байна, танах ямар шинэ бүтээгдэхүүнээ сайжруулж, шинэ чадвар нэмж гэнэ эсвэл юм хасж гэнэ гэл ерөөсөө ингээл тэр вакуумжуулаад ажилуулаад шалгаад яваад байгаа юм байна зөв үү? Тий, вакуумжуулаад хурцгаад ерөөсөө тоонууд дээр чинь шууд ажиллаад за окей одоо та нар тэгээ тэрийг нөгөө нэг юм өрсөлдөөн юм шиг бусад өөрөөр орноос ингэрсэн стартапуудтай ачингууд бусад зарим багуудыг сонсонгууд ингээл тоомон амар гараад орлого амар гараад тахад бидний ч гэсэн шар хөдлөлтэй ёо дахиад ингээ хүмүүс рүү залгах игэлс ингээл юма танилцуулъя демо хий Индонезид юу байна, Японд юу байна, Италид юу байна, Испанд юу байна, Монголд юу байна гэл ерөөсөө ингээл залгаад өмнө хизээч тэгэж зүгээр ингээ сайхан стартап хийгээл тэгээ ингээд нэг алхаж байгаа за нэг болондоо гэж яваад байгаа биш сонгондоо гэлээ. Тийм биш. Ерөөсөө яг тийм момент ертөнцид орчоор бүр тарих шалуураар ажиллах юм байл амар стресстэй эхэлж байгаа бас ингээд тэр нэг юм expectation үүсчдэг өөрсдөө амар том шалгуур тавьчихдаг. Тэгээд үнэхээр л яг accelerator буюу яг хурцдаг level тий. Тэндээс тэгээ ер нь хідэн харилцагч нэмээд те за яг мэдээж продакт бол маш хурцтай сайжирсан байх. Харилцагчийн тоо одоо ер нь одоо дэлхийн нийтээр ингээд олон хэрэглэгчид нэмж чадсан гэж ойлгож болох уу? Тэ яг яг тэр нэг сард бол бид нар тэрнээс өмнө тэрнээс хойш гаргаагүйгээр хамгийн том баг үзүүлэлтээ яг тэр нэг сард орлуулалтаа хийсэн байна тий. Тэр бол бүр ингээ гайхалтай. Тэрнээс хойш бол ингээ бас удаашрч байгаа. Яг бол ингээ за дараагийн бүтээгдэхүүн тэгээд мэдгүй тэр яг тэр орчин бас ингээ өөрлөд юм байна. Манай зүгээр нэг том хамгийн том сурсан нэг зүйл гэх юм бол B2B руу бид нар яваад байгууллагын борлуулалт гэж сонгосон бүтээгдэхүүн. За байгууллагын борлуулалтын байгууллага руу чиглэсэн борлуулалтын sales цикл нь бол амар удаан юм байна гэж бол харсан. Тухайн үед чинь бид нар нэг сарын дотор бараг 40 бизнестэй холбогдоод тэндээс бараг 23 орчим нь шууд манайхыг туршиж эхлээд тэр нэгээд за Монголд байгаа жишээлбэл ингээ хамгийн том компаниудаас ч гэсэн ороод шууд ингээ туршаад эхэлчихэж байгаа гэсэн үг. Жижиг бизнесүүд ч гэсэн жижиг дундууд ч гэсэн. Тэгээд туршаал яваад идэг. За турш гэл за турш. Тэгэл байжсэн чинь шийдвэр гаргах хүмүүс нь ингээд амралтаа аваад явцдаг. Эсвэл ингээ хүн солигдчихдаг. За нэг компани дээр гарсан нэг жишээ бол яг бүр технологи хариуцсан одоо захирал удирдах албан тушаалтных нь хүн нь солигдож байгаа жишээтэй тэр хооронд. Тэгмээ нөгөө өмнө нь ингээ явж исэн ажлууд нь ингээд баггүй болдог ч юм уу гээд. Тэгэхээр ер нь яг юм бизнес руу чиглэсэн B2B-гийн ер нь борлуулалтын цикл бол угаасаа л нэг 8-аас 10 сар, 12 сар болж иж гар усыг зураад зурчих юм бол тэр чинь нөгөө жилээрээ контракт нь явцдаг учраас бас ер нь агуу дайггүй болдог гэдэг. Яалтчгүй тэр хөрөөгөр бол бид нэр явсан. Тэгээд агуу туршилтууд хийснээс бас яг одоо хүртэл ингээд яг бас яах юм гэдэг нь ойлгогдохгүй байгаа ч бизнесүүд байдаг. Тэгсэн мөртлөө ингээд орж ирээд системээ туршаад ингээд хэрэглээд яваад байдаг. За яг ингээд гэргээ хийх үү яах вэ гэхээр бид нэр харин ингээд ингэж байна тэгж байна. Манай хүн амралтанд явцсан. Одоо манай төсөв батлагдаж байна гэдэг ч юм уу гэхэд. Тэгэхээр тиймэрхүү бас том сургамжил авсан. Тэгэхээр ганцаас B2B ялангуяа Монголын нөхцөлд бол B2B бас нэлээд төвчээр бол шаардах юм байна гэж харсан. Олон улсад ер нь B2B байгууллагууд ер нь хэр сонирхож байна? Олон улс руу бол тий одоо тэгээд энэ чинь ангаахын одоо эрүүл мэндийн салбарын гэх юм уу те. За тэгээд логистик, иншуренсийн салбраас за жижиг бас юм зүгээр юм хуваараа одоо юм GM одоо юм chain ажиллуулж байгаа гэдэг ч юм уу. За одоо юм жижиг юм supply chain-ий ажиллуулж байгаа гэдэг ч юм уу гэдэг. Тиймэрхүү ер нь юунууд бол айгүй сонирхон. Угаасаа энэ чинь яг гаднаас орж ирж байгаа эцсийн хэрэглэгч нарын
асуулт хариултыг жишээлбэл Facebook-аар орж ирэхээр нь, WhatsApp-аар орж ирэхээр нь, Instagram-аар орж ирэхээр нь хариулаад байгаа учраас хэрэглэгч нар хаавар орж ирж байгаа яг тэнд нь очиж хариултад өгöd байгаа учраас бас ер нь айгүй сонирхон. Ер нь Одоо call яг center уу системийг call center-ыг ер нь бүрэн орлох юм байна те. Яванда. тийм бодол ер нь бол орж ирд юм байлаа. Гэхдээ яг бид нар Аа. нөгөө нэг одоо call center IVR-ыг хийсэн хүмүүстэй ярилцаад үзэхэд тэрийг өөрөө босгоно гэдэг нь надад нүсэр их нөгөө хүч хөдөлмөр хөлс цус орсон байдаг учраас бид нар зүгээр ингээл өө тэ нэг ийм хийцэн манах танах их гэж бол угаасаа ингээд хаяа зүгээр нэг тийм бодол орж ирж исэн ч гэсэн яг бид нар өнөөдөр энэ хүмүүсийн хийцэн мэй хийж чадахгүй гэж чадахгүй. Тэгэхээр тэр бол амар том хүндлэл respect гэдэг шиг. Яг хөө зүгээр ойрын нэг хэдэн жилдээ магадгүй call center хийцэн IVR төрлийн ч юм уу call center хийцэн байгаа бизнесүүд манахыг аваад хэрэглэх ч юм уу те. Эсвэл манах бүр нэг юм мини call center тэгэхээр тэр нь одоо юугаар voice over IP-гаар явдаг ч юм уу. Тэгэхээр зүгээр нэг юм жижигхэн нэг юм юг шийдсэн гэдэг ч юм уу. Тиймэрхүү бол бас бие биендээ ингэж тусалдаг ч юм уу хамтарсан байдлаар бас явал илүү efficient болгож болох юм байна гэж бол харсан. Тэрнээс энэ хүмүүсийн чинь хийцэн одоо тэр SIP-trunk дээр ажиллаж байгаа тэр 8 кГц-ийн долгионы давтамж дээр narrowband гэдэг зүйл дээр ажиллаж байгаа. За тэгээд утсын цаанаас ингэж ярьж байгаа хийж байгаа. Тэгээд тэр хүмүүсээ train хийж байгаа. Тэр систем бизнесийг бол шууд үгүй болгоно гэж бол бас тэгж зөвхөн борт юм ярихгүй. Ер нь тэд нартай илүү хамтрах тий нөгөө талаараа тэд нар хамтарч хэрэглээд за одоо юу гэдэг нь хөдөлтөж аваад гэдэг юм ингээд явах боломж бол байгаа. Зүгээр би одоо ингээд 21 он чинь 21 22 онуудад би тэд чимэгээг одоо хаан банкнд байхдаа чимэгээг судлаад тий тэгэл чимгээтэй call center дээр хийвэл яах вэ гэл ярьж ирсэн. Тухайн үед Mobicom басал анхны AI call center-ыг хийж ийна гэл ялгаагүй чимээтэй ингээл хамтарч ажиллал ингээл хийж исэн. Тэгээд тухайн үед нөгөө судалгаа хийгээд үзэхээр зардал мөнгө маш их гарах юм байна тий. Тэр болгоныг орж ирсэн voice болгоныг нь буцаагаад текст болгоод ингээд оруулах юм байна. Тэгээд ер нь бол ихний эцсийн дүндээ текст болголоо ч гэсэн бид нөгөө AI-аар хариултаа өгч чадахгүй учраас цаана ардлынх нь мэдлэгийн сангууд нь knowledge base-үүд нь сайн үүсэхгүй юм байна гэл ер нь бид нар бол knowledge base-ээ үүсгэх гэж эхэлж ийсэн. Knowledge base нь илүү чухал юм байна. Нөгөө FAQ гэж нэрлэдэг тий нөгөө давтамжтай асуултуудаа үүсгэх юм байна. Тэгээд хамгийн түрүүнд зүгээр хүн эйжент байсан ч гэсэн хүн оператор байсан ч гэсэн ороод ирэхэд knowledge base-ээс нэг 2 үг хайгаад шууд тэрний хариултыг авдаг байх нь л ер нь call center-ийн хамгийн гол зорилго байдаг шүү дээ тий. Хамгийн хурдтай бөгөөд үр дүнтэй үйлчлэгээ үзүүлдэг байдаг. Тэгэхээр ер нь knowledge base ч айгүй чухал юм байна гэдэг кейс дээр ажиллаад knowledge base-үүдийг нь системүүд дээр үүсгээд ингээл явж исэн team кейсүүд гэдэг. Тэгээд тэрний дараа чи одоо юуныхан голомтынхан social pay дээрээ за voice-оор гүйлгээ хийдэг боллоо гээл тий. Тэгжсэн. Тэгээд тухайн үед бол сонсож байхад зардал бол амар их байгаа. Тэр бол ингээд илүү яг нөгөө хэрэглээ бол маш бага байна гэдэг зүйл бол яригдчихсэн байхгүй юу? Тийм зардал гэснээс бас манайхаас яг тэрийг ер нь Монгол бас аягүй мэдэрсэн. Хамгийн ихний бидний гаргаж ирсэн модельүүд хүн GPU дээр ажилладаг, зардал аягүй өндөртэй. Тэгээд Монголын зах зээл дээр бас ингээд буулгах гад үзэхээр тэр төлбөрийг ер нь төлж чадах байгууллагууд ч гэсэн ховор. Хүмүүс бол ер нь баг нэг яахгүй эсвэл ингээм хамгийн бага хэмжээгээр нь авдаг ч юм уу гэдэг. Тэгээд яалтчгүй эн чинь өөрөө сорилт болчихж байгаа байхгүй юу? Тийш. Тэгээд бид нар сүүлийн нэг 3-4 сар айгүй их судалгаа хийгээд амжилттай гаргаад туршаад явж байгаа юм гэх юм бол GPU дээр биш CPU дээр ажилладаг модельудаа хийж гаргаж чадсан байж байгаа. За. Тэгээд CPU дээр ажиллахдаа бодит хугацаанд одоо real time гэж ярьдаг те. Real time-аас хурдан одоо ингэж ажиллах чадвартай CPU дээр ажилладаг тийм ярьдаг, сонсдог цэцэн дэлдэн хоёрын модельүүдийг гаргаад авцсан. Тийм учраас бид нар одоо чинь энийг утсан дээр
энэ нөгөө зүүж байгаа шилэн дээр ингэж ажиллуулж чадаад байгаа байхгүй юу. Заавал нөгөө нэг юм үнэтэй GPU дээр байрлуулчаад GPU руу сүлжээгээр дамжиж трафик явуулаад тэр нэг GPU дээр нь яаж олон хүсэлтийг зэрэг менеж хийх үү гэдэг инженерийн асуудлыг тэр чинь ерөөсөө цэвэр эдийн засгийн асуудал болчихж байгаа юм л да. Одоо тэгэхээр CPU дээр ажилладаг юм гаргаад ирэхээр үнийг бас ер нь нэлээд гайгүй үнийн санал болох боломжтой болчихж байгаа. Тэгээд энэ ч гэсэн байгууллагууд бол энийг аягүй сонирхох байх гэж бол хараад real time factor гэж ярддаг RTF гэдэг одоо ингээд цаг ингээд тоолно ш 1 2 3 гэд яг ингээд тоолоход зэрэг ингээд ажиллаад сонсоод бичдэг одоо текст болгодог. Эсвэл текст өгөнгүүд яг ингээд зэрэг уншаад явж чадах юм бол энийг real time-ийн 1 гэдэг тоогоор тоолдог. Энэ бол яг л ингээд цагийн одоо секундтай ингээд адилхан явж байна гэдэг. Манай гаргасан модель болохоор real time factor 0.5 гэж одоо тоотой явж байгаа буюу одоо чинь 100 минутын хоёулын подкаст 100 минут болсон байлаа гэж бодъё л да. Тэгэх юм бол энэ 100 минутын подкастыг текст болгож хөрвүүлэхэд 5 минут зарцуулна гэсэн үг. Тэгэхээр бүх текстийг гаргаад авчихна гэсэн. Бичсэн аудиогоо оруулахад подкаст видеогоо оруулахад 5 минутын дотор бүгдийг нь уншаад тавьсан байгаа. Тэгнь. Одоо хүн чинь дунд 60 минутанд за 150 үг ярьдаг байлаа гэж бодъё. Тэгээд нэг хүний цагийн илтгэлийг одоо ингээд текстээр ингээд хоолой болгож уншуулах гэж байна гэж бодъё л та. Том ингээд системүүд ингээд удаан ажилладаг бол тэр цагийн илтгэлийг уншуулахын тулд нэг 30 минут 40 минут гээл ингээд уншаал файл болгоод гаргаал аудио болгоод гаргаал гэдэг аймар ууддаг. Манайх бол тэр нэг цагийн 100 минутын илтгэлийг бид нар бол нэг 4-5 минутын дотор пак гэж бүтэн нэг 100 минутын аудио файл гаргаад өгч гэсэн үг. Гаргаад өгч гэсэн үг юм байна. Тий. Тэгээд тэр нь CPU дээр ажиллана. Зөвхөн компьютер дээр чинь интернет байхгүй байгаад ажиллана гэсэн үг. Тэгэхээр одоо банкны сервер дээр ингээд шууд манай модулуудыг хийгээд шууд банк зүгээр өөрийнхөө basement руу аваачаад тэр сервер дээр deploy хийхэд зүгээр шууд ажиллана гэсэн үг байхгүй юу? Орчинд нь ажиллах юм байна тий. Одоо ч манайхан ч нэг ийм зүйл агиух хүсэж байгаа шүү дээ тий. Одоо Монголын хууль эрх зүйн орчин ч юм уу юу юм байгууллагууд нь on premise байлгана гэдэг. За нөгөө банкуд нь бол ялангуяа on premise байлгана гэдэг. Тэгэнгүүтэл GPU серверүүд авч тавина гэж ингээл яриад байдаг. Тэгэхээр ер нь бол одоо танахыг on premise байлгах юм бол одоо subscription жилийн maintenance fee гэж юм уу license fee гэж төлөөл тавьчих юм байна. Тэгээд баг хичнээн минутын аудио видеонуудыг өөрсдөө хөрвүүлэх тийм боломжтой болоод л явчих нь шүү дээ. Тийм шүү дээ. Энэ жилээрээ гэрээгээ хийгээл манайх энэ чинь энэ дээр суулгаад өглөө та нар ингээд 24/7 энэ жилдээ хүснээрээ хэрэглэгээл өгч байгаа. Тийм тэгэл өгчих нь шүү дээ. Би нөгөө өмнөх подкастн дээр бас бэлгээтэй ярьж исэн юуны MLUB-гийн тэгээ бэлгээ энэ төр болохоор бас нөгөө утсан дээр ажилладаг, утасны memory, утасны CPU-н дээр ажилладаг SLM-үүд бичээд ингээд яаж байгаа. Заавал бид нар ингээд тухайлсан мэдлэгийн хүрээнд бол илэлэн байх тийм шаардлага байхгүй. Тэгээ бид нар бол жижиг small language modelүүд ингээд бичээд ингээд явж байгаа гэдэг жисэн. Ер нь тэрнтэй төстэй гэж ойлгож болох уу? Тэднийх бол language model, манайх бол одоо speech voice model. Тэгэхээр ер нь зарчим нь бол ер нь адилхан болчихж байгаа гэсэн үг. Адилхан гэсэн үг юм байна тий. Тийм байна. За одоо нэг чухал ч байх уу тий. Ер нь чимээгээс ялгаатай юу? Ялгаагүй юу? Одоо үйлдэлийн хувьд би ингээд сонсоод байхад үйлдэлийн хувьд хийж байгаа зүйлийн хувьд бол адилхан юм шиг байна. Тэ? Тэгэнгүүт одоо юу гэдгийг тэнд бол маш урт удаан хугацаанд төгжүүлсэн маш их дата ингэсэн гээл их зүйл ингээл яригддаг тий. Тэгэхээр энэ зүйлийн хувьд хэр ялгаа байна тий. Та нар бол одоо миний одыг сонсож байгаа дуранг болон цэцэнг тий ингээд дэлдэнгийн танилцуулгуудыг ингээд ойлгохоор бол яг л чимгээгийн л ажиллаж байгаа зарчим бол ажиллаад байна гэж би бол ойлгож байна. Тэгээд энийг илүү бага зардлаар илүү efficient үр дүнтэй байх. За тэгээд дээрэс нь маш богино хугацаанд гарч ирсэн юм байна гэж бол би ойлгож байна. Тэгэхээр яг одоо энтэй ингээд харьцуулбал тий чиний хувьд харьцуулбал
За Мгм. зарим сонсож байгаа хүмүүс одоо гомдож магадгүй. Гэхдээ ер нь бодит Мгм. байдал нь ер нь ямар байна вэ? Тий, одоо яг энэ химэл оюуны салбарт, ялангуяа технологийн салбарт энэ харьцуулалт гэдэг зүйлийг тоо, үзүүлэлт, оноо, одоо бенчмаркаар л ер нь амар их явдаг болсон байна. Тэрнээс биш ChatGPT сайн уу, Claude Code сайн уу ч юм уу те. Эсвэл одоо Codex сайн уу, Claude Code сайн уу, Gemini CLI сайн уу гингууд эдгээр чинь ингээ одоо Minimax зэрэг бүр ингээ зөндөө гарцсан. Тэгвэл энэ компаниуд чинь фаундерууд нь юм уу компаниуд нь бол өөрсдөө бас манай хамгийн сайн гэж угаасаа гарч ирж тэр зах зээл рүү ингэж хүмүүс хагалж гарахаас арга байхгүй. А гэтэл эцсийн хэрэглэгчнэр хэрэгжилж үзээд субъектив одоо мэдрэмжээр эдний хараа гайгүй байгаад гэдэг байдлаар хүлээж авна. А гэхдээ энэ дунд яг бүх хүмүүс нэг юм руу заагаад за энэ яг хуу маргаантай байж магадгүй ч гэсэн энийг хүлэн зөвшөөрөдөг гэдэг зүйл бол тоо байгаад тах шиг байгаа. Тэр тоонууд нь одоо чинь хэр үнэн зөв хариулж байна, accuracy байж болно, хэр хурдан ажиллаж байна, speed байж болно. Хэр одоо юм natural илүү одоо хүн шиг яг ингэж ярьж яаж яана гэж байж болно. Сонсдог модель дээр одоо хэр үгийн алдаа өндөр байна, бага байна гэдэг word error rate ч юм уу character error rate гэдэргээд яг нэг модель болгоны тусад нь ингэж хэмждэг хэмжигдэхүүнүүд байгаад байдаг. За тэгэхээр Монголд өнөөдөр яг чимээгийн модельүүдийг ингээд бичсэн тоонууд бол байхгүй. Юун дээр speech to text сонсдог модель дээр бол 8% алдаатай 92% одоо айгуу сайн accuracy-тай гэсэн. Энэ бол айгуу өндөр үзүүлэлт. Амар сайн үзүүлэлт. Дэлхийд даяар бол ер нь айгуу сайн үзүүлэлт. Ганц тийм тоос нь бол тэр байсан. Манайх бол яг дэлгэн дээр бол нэг 9%-тай бол чаан ингэж төхөж очсон. Гэхдээ энэний цаана нь ямар датаан дээр тэрийг ажилуулж ийнвэ гэдэг нь өөрөө бас айгуу чухал байгаад байдаг учраас яг ингэж head to head ингэж хооронд нэг нөр ингэж харьцуулж бенчмарк адилхан датаан дээр хийж чинь тэр нэг үзүүлэлт нь гарч ирнэ. Үзүүлэлт нь гарч ирэх юм байна тий. Манайх бол одоо ч юм хуулийн заалтууд бүр одоо ингээл үндсэн хуулийн 3-7-гийн 20-ийн тэдийн дагуу магуу гэхэд бүр яг ингээд так цэг тоо гэл ингээд бичиж гаргадаг байхгүй. Уцын дугаар өдргээд бид нар чимээгээ дээр туршаад үзэхэд тоогоор ингэж гарахгүй зүгээр ингээд текстээр ингээд нөгөөдгөлөө 20 хэдийн ингээд нэг текстээр ингээд үсэгчлээд ингээд гаргана гэдэг ч юм уу гээд тэгэнгүүт хуулийн хүмүүс чинь манай модельийг хэрэглүүл илүү сайн байж магадгүй. Гэтэл чимээгээ дээр одоо чинь Code Pro гэдэг хэлдэг ч юм уу Pizza Hut гэдэг хэлэхэд ч юм уу яг ингээ гаргачихж байгаа байхгүй. Тэгэхээр нөхдөөд бол нэг тренинг хийж байгаа дата сет дээр бол айгу баялаг байгаа учраас тэр талаа илүү байна гэдэг ч юм уу гээд. Яг хоо цэцэн дээр ч хэлбэл бид нар бол яг хэмжиж үзэж хахад нөгөө одоо чимээгийн нэг эмхтэй хоол байдаг шүү дээ. Амар алдартай болсон. Бүр ингээ хүн болгоно гэж ихэд. Тэгээ нөгөө тэр үед ингээ гарсан нэг 8 хоолой байдаг ч лөө. Манай хамгийн анх цэцэнг 20-од хоолойтой гаргаж ирсэн баха. Тэгэхэд бол ингээд зүгээр 10 хүнээс тест аваад за аль нь илүү ингээд яг юм хүн шиг сонсогдож байна. Тэгэхэд 8 нь бол яг манайхыг танах хамаагүй яг бодит хүн шиг сонсогдож байна гэж бол хэлж байсан. Манайх үнийн хувьд хамаагүй хямдхан. Тэгээд хурдны хувьд бол хамаагүй хурдан. За өнөөдөр бол бид нар CPU дээр офлайн гормоор ажилладаг одоо модельудаа жишээ нь гаргаад real time factor гэдэг зүйлээ 0.5 дээр авчиж чинь гэдэг тоонуудаа л айгүй ингэж гаргаж хуваалцж байгаа. Тийм айгүй өндөр үзүүлэлттэй. Тийм байна. Тийм тэгэхээр энэ талууд дээр бол манайх бас давуу талтай гэж харж байгаа. Тэгэхээр яалтч бас нэг манай энэ нөгөө моделийн дэлдэнгийн сонсоод текст болгож хувиргадаг. Тэгээ ялангуяа өнөөдрийн монгол хүмүүст амар их тохиолддог зүйл хойлоодс энэ яриагаа ухраад сонсох юм бол англи үг амар холиод ярьсан байгаа заримдаа. Ингээ монголоор ярьж ангот тэр нөгөө project management-ийнхаа presentation-ыг яасан гинэ гэхэд би сая 3 англи үг шууд монголоос англи руу ингээд сольжиж байгаа байхгүй юу. Тэгж байгаа. Манай модель болохоор энэ сольж байгааг амар сайн барьж авч чаддаг. Буюу code switch гэж хэлдэг. Тэгэхээр хүн ингээ монголоор ярьж байгаад англиар ярих юм шууд дагаад англиар шууд ингээ бичнэ. Тэгж буцаа монголоор ярих юм шууд монголоор бичнэ. Тэгэхээр тэргүүрээ бас илүү даваа талтай. Окей. Тэгэхээр ер нь бол яг уу амар сүртэй бит хоёр бол харьцуулах гээд байгаа. Тэр нь муу, тэр нь сайн гээд байгаа зүйл байхгүй. Гэтэ ер нь бодит ийм тоон үзүүлэлтүүд бол илүү энэ зах зээл дээр бол маш
чухал байна гэсэн үг те. Хүмүүст бодит мэдрэгдэж байгаа мэдрэмж нь бас айгүй чухал байна гэсэн үг байна. Одоо өрсөлдөгчийн хувьд те өрсөлдөгч зах зээлийн хувьд ер нь таад юу гэж харсан бэ? За Монголдо бол мэдээж саяны хэлж байгаа үнэхээр Монголын бас шилдэг стартапын нэг те ингээд чимгээ маань бол бас өрсөлдөгч болоод ингээд байгаа бах. За олон улстай энэ төрлийн өрсөлдөгчүүд бол хэр их байна те. Таад одоо ер нь зах зээлээ за Монгол болон зүүн өмнөд Аз за тэгээ дээрэс нь Европ за мөн энэ төрөний хэлдэг тэр мэдрэлийн гаралтай гэдэг юм уу те тийм өвчтөө Паркинсоны өвчтөө хүмүүст зориулсан продакт гэдгээрээ бол харж ах шиг байна. Би зүгээр ихний ээлжинд ойлгох. Тэгэхээр энэ дээр бол өрсөлдөгчийн хувьд ямархуу өрсөлдөөнүүд байж болохоор байна. Тэрийг та нар юу гэж харж ийн те? Тэгээ яг энэ тэгээ олон улс руу бол манайх яг хоо нөгөө монгол хэл дээр модель бол би нөө эхлээд түрүү нөгөө одоо хэлсэн шиг за юм хийх гэдэг байдлаар монгол хэл рүү айгүй гүнзгий явж ороод тэгээд дата бах байдаг хэлэн дээр юм сурах чинь ямар хэцүү юм бэ гэдгийг ойлгоод тэр хэцүү асуудал болгоно шийдээ дараагийж гараад ирсэн чинь эдийн засгийнхаа төлбөр төлөх чадамж нь айгүй бага юм байна. Үнэтэй GPU дээр ажилладаг модулийг худалдаж авахгүй байна гэдгийг ойлгоод тэгвэл CPU дээр real time ажилладаг болгоод бүр офлайн интернетгүй орчинд ажилладаг болгоул яах юм бэ гэж ойлгоод тэгээ нөгөө Италийн одоо энэ эрүүл мэндийн холбоотой хамтарч ажиллаад энэ хүмүүс чинь эмчнэр чинь өөрсдөө асуултаа бэлдээд хариултаа бэлдээд хүнд яаж үнэн зөв хариулт өгөх үү гэдэг юмаа бэлдээд манай системийг тестлээд одоо манай систем бол энэ эмчнэрийн асууж байгаа хариултанд бол 95-аас 98% зөв хариулаад энэ хүмүүс одоо ингээд окей танаа систем бол одоо ингээд зөв хариулж байгаа асуудалгүй болчлоо гэдэг тэр батламжийг авчингууд за манай урт хугацааны зах зээлд Монгол ойл жижигхэн гэдэг хүн болгон мэдчихэж байгаа. Гэхдээ энэ болгоныг ингээд хийсэн чинь нөгөө ноу хаваараа одоо яг энэ өвчтөе юм одоо энэ хүмүүс зориулсан дэлхийн зах зээл гэдгээ харангуут дотор 300 сая гаруй ингээд Parkinson байна, ALS байна, arthritis гэдэг юм олон төрлийн одоо хүмүүс рүү ингээд хандхад өрсөлдөгч яг манай хийгээд байгаа companion гэдэг байдлаар тэгээд нөгөө давхар асран хамгаалагч нар ч нөгөө мэдээлэл өгдөг, мэдээлэл өгдөг. Тэгээд гинтийн юм нөгөө нэг одоо граф ингээд зурж ингээд зүгээр байна гэж хэлсэн. Гинт ингээд болохоо байжлаа шүү гэх нь ингээд алертыг бол утсан дээр нь сэрүүлэг дуугардаг. Эмч дээр явж очихдоо ганц ботон дараал өнгөрсөн 7 хоногийн бүх одоо хэлсэн барьсанууд ингээ гараад ирдэг ч юм уу. Тэгэх юм бол юм чинь за та яасан гинэ гингод ахан сандгүй гэхгүй ингээд нөгөө репорт нь гараад ирдэг ч юм уу гэдэг. Яг эднэрийг хослуулад хийсэн өрсөлдөгчнөр гэдэг бол 5 дотор л байгаа юм байна гэж бол харж байгаа. Тэгтээ яг ингээд хэсгээр нь ингээд яаж одоо зөвхөн ингээд нөгөө нэг daily check-in хийдэг эсвэл имэйл аваарай гэж reminder хийдэг аппууд ч байдаг. За эсвэл одоо юу гэдэг ингээд нэг voice AI бол сүүлийн үед ингээд амар юм халуун сэдв болж гарч ирээд байгаа учраас хүн болгон voice AI хийх гээл нэг юм assistant хийгээд үзээд байгаа. Тэгтээ манайх шиг яг ийм target өвчин ингэж бариад ингээд явж байгаа бол 5 дотор байгаа байна гэж бол харж байгаа. Тэгэхээр ер нь ийшээгээ нэлээд зоригтой бас дайраад ороод үзье гэсэн бодолтой байгаа. юм байна. Ер нь үнэхээр гой сонсогдож байна. Гой сонсогдож байна. Яг ингээд олон улсад гараад тэгээд энэ хүмүүст тулгардаг асуудлуудыг шийдэх гэдэг чинь өөрөө бас нэг стартапын үндсэн зарчим байж магадгүй тий. Асуудал шийдэж чадчихвэл тэгээд мэдээж тэр асуудалтай олон хүмүүс байгаа. Тэр зөв асуудлаа олж чадах юм бол тэгээд үнэхээр олон хүмүүс хэрэглээд явах бол боломжтой байх гэж харж байна. За түрүү нөгөө хоёлоо ингээд акселератор руугаа буцаад ингээд ярихад акселераторт хамрагдаад ер нь бол за нэг сарын турш шууд л баг та нар бүтээгдэхүүнээ хөгжүүлэлтээ илүү сайжруулаад борлуулалтаа давхар зэрэг аваал те селсээ хийгээл пичээ тавиал ингээл бүтэн нэг сарын турш 4-7 хоногийн турш ингээд 7 хоног болгоноор 7 хоногийнхаа үр дүнгуудыг ингээд танилцуулаад ингээл явсан байна. Тэрний үр дүнд ер нь та хэд маань юу ойлгож чадав те тэгээ дээрэс нь ямархуу хөрөнгө оруулалтыг хэрхэн авч чадсан бэ? Тэр нь та бүхний одоо ажилд төсөлд те компанид маань ямар хувь нэмэр үзүүлж чадав?
Мгм. За хамгийн одоо том бидний үзүүлж чадсан амжилт гэх юм бол байгууллагуудын одоо тэр traction гэж яриад байгаа одоо яг энэ стартапын ертөнцөөгөө хэлэхээр манайх их сонирхож чинь, орж ирж чинь, хэрэгжилж чинь, төлбөр төлж чинь гэдэг тэр funnel, тэр traction тэр бол айгүй сайн явсан. Хоёрдугаарт ойлгосон юм бол B2B sales бол гэхдээ ер нь амар хэцүү, амар төвчээр шаардах юм байна. Бид нар бол энийг ер нь нэлээд их байгууллагуудаа бүр ингэж асарч халамжилж, бүр очиж сургалт хийж ч юм ингэж явах хэрэгтэй мэн гэдэг зүйл бол ойлгосон. Гандлерийн хөрөнгө оруулалтын pitch хийсэн хөрөнгө оруулалтын pitch дээр 7 хүн суудаг, 7 хөрөнгө оруулагч суудаг. 5 хүн нь yes гэж хэлж иж хөрөнгө оруулалтын санал авдаг. Манайх 4-3-ын одоо харьцаатай болсон 4 хүн нь эднийд хөрөнгө оруулалтын 3 нь хийхгүй гэсэн. Тэр 4 нь нөгөө 3-аа хагасаан бүтэн саяны турш ятгсан манай өмнөөс. Үнэхээр манад итгэсэн. Гэхдээ харамсалтай нь тэр нөгөө үдсэн 3-ынх нь аль нэг нь бол хүрвээгүй. Тэгэхээр зөвшөөрөөгүй. Тэгэхээр бид нар бол хөрөнгө оруулалт авч чадаагүй. Гэхдээ тэр 4 хүмүүсээс бид нар хөрөнгө оруулалт авах бол одоо тэр саналтай одоо vote-ийг бол авч чадсандаа бас айгүй баярлсан гэх юм уу. Тэр чинь очоод ганцхан сар дотор тэр хэмжээний үзүүлэлтүүдээ хийгээд явхад бол бас айгүй дайггүй үр дүн боллоо гэж харсан. Гэхдээ энэний төгсгөл эргээд харахад бид нар тэгээд яагаад ингэж нэг хүн дутуу одоо нэг санал дутуу авч байгаа гэж бол нэлээд ярилцсан. Тэгээд манай яг нэг дааж авсан Индонезийн одоо антлерын салбарын захирал нь гэх юм хөрөнгө оруулагч нь заримдаа бол ингээд стартапууд бол ингээд хичнээн хэрэгтэй, хичнээн гоё юм хийж байгаа ч гэсэн зүгээр яг тухайн моментод одоо фаундерийнх нь өөрсдийнх нь одоо харизм одоо ингээд яг тухайн тэр моментод л ерөөсөө ингээд тэр сонсож байгаа. Өмнө нь одоо ингээд тэр нөгөө pitch дээр орж ирж байгаа хүмүүсийн чинь 3 4 нь баг бид нэр ерөөсөө мэдгүй хүмүүс шууд орж ирж байгаа байхгүй юу. Наан 3 хүмүүс нь бол бид нар ингээд яриад байнга танилцуулаад тэгвэл нэг жижигхэн political бас юм явж байгаа. За энэ юу манай талд орчлоо шүү гэж байж байгаа. За энэ юу манай санал өгч юм шиг байна. Одоо энэ эдийг хэдүүлээ таргетлээ гэдэг нэг юм жижигхэн юм political бас юм болж нэг нэгээр нь pitch хийхээс өмнө бас саналыг эргүүлэх гэж бас иймэрхүү бас болт юм байна. Тэгээд Сингапураас орж ирсэн хөрөнгө оруулагч нараас бид нэр хязгаарч уулзаагүй байж байгаа бас no гэдэг тэр бүгд нь авсан. Тэгээд тэндээс бас ганц бүтээгдэхүүн биш. Зарим стартапууд яагаад ямар ч бүтээгдэхүүнгүй зүгээр юм идеатай байж байгаа хөрөнгө оруулалт авчдаг юм бэ гэхээр одоо pitch амар сайн тавьдаг, харизм амар сайн байдаг. Зүгээр ингээл хүмүүсийн ингээд итгэж байлдан дагуулж чаддаг гэдэг фидбек авсан. Тэгээ бодохдоо бас за манайх pitch басаараа өөрөөр тавих хэрэгтэй байсан болоо ч гэж бас ер нь бодсон. Тэгэл pitch хэрхэн тавих дээр ер нь зөвлөгөө өгдөг юм уу? Өгнө. Тэр чинь нөгөө 7 хоног болгоныхоо тавтахад бид нэр pitch practice хийгээд байгаа байхгүй юу? За. Тэгээ тэрүүгээрээ ер нь бэлтсээр байгаад сүүлийнхаа pitch-ийг тавьж байгаа гэсэн үг. Хизээнэ pitch тавих уу гэдгээ өөртөө сонголтоо хийн бас. Тэгээд жишээлбэл тэр дөрөв чинь за 5 хоёрын харьцаагаар ингээд 5 хүн окей зөвшөөрвөл хөрөнгө оруулалт нь хаанаас орж ирэх юм? Ер нь тэр чи одоо нөгөө хувийн хөрөнгө оруулалтын сан гэсэн үг тийм үү? Нэг ёсондоо олон компаниудын хөрөнгө оруулалтууд одоо тэнд яваад тэгээд нийлээд одоо жишээл манахаар бол нөгөө инкубатор төв гэдэг шиг тийм нэг виртуал бүс гэдэг шиг ингээд өгч гин үү? Эсвэл тухайн одоо Сингапурын хөрөнгө оруулагч хүн өөрөө хөрөнгө оруулаад гээд ингээд өгөх юм уу? Тэгээ антлер болохоор өөрөө юм одоо компани брэнд гэх юм уу тийм одоо ийм зүйл байгаа. Тэгэнгүүт яг хоо хөрөнгө оруулалтын сан. Хөрөнгө оруулалтын сан. Early stage VC гэж явдаг. Ер нь бол хөрөнгө оруулалтын сан. Тэдний явдаг зарчим нь болохоор ингээд бүсээр ингээд одоо фанд босгодог гэх юм уу да. За тэгэх юм бол одоо антлерын төв нь одоо Америкт байлаа гэж бодоход за зөв өмнөд Аз руу бид нар ингээд нэг
$60 сая хөрөнгө оруулалт хийнэ гэдэг төв компаниасаа $60 сая хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагаа офис түрээс мөрөөс одоо country manager гэдэг нь одоо томилчингууд тухайн одоо Индонезид жишээлбэл тэр антлерийн өмнөөс ажиллах хүн нь Индонез дотор байгаа баян хүмүүсийг одоо хайж олоод руу хөрөнгө оруулалт ингээд сан тусдаа ингээд Индонезтэй босгож байгаа гэсэн үг байхгүй. Үүсгээд тэгээд тэр фондын болохоор антлерийн одоо бүх ноу-хау менежмент нь тэр хөрөнгө оруулалтыг менеж хийгээд хаана хөрөнгө оруулалт хийх үү хийхгүй юу гэдээ менеж хийгээд явчихдаг гэсэн үг. Тэгэхээр Японд антлер нэгтлээ гэх юм бол антлерийн төвөөс нь бодлогоор Япон руу нэг хөрөнгө оруулалт хийгээд офис одоо ихний хүмүүс одоо ажилд авах махнуудыг хийчихнэ. Тэгээд тэнд томилогдсон баг нь очиод шууд хүмүүстэй яриад дахиад Японы баян хүмүүсээс мөнгө цуглуулад фанда босгоно тэрийг антлер менеж хийгээд явчихна гэсэн. Тэгэнгүүт нөгөө шалгалтаар орж ирж байгаа нөхдүүд байна шүү дээ. Одоо пич сонсож байгаа 7 хүн байгаа шүү дээ, тий. Тэд нар бүгдээрээ антлерийн одоо экспертүүд гэсэн үг үү? Нэг ёсондоо. Тэд нар нь яг энэ нөгөө орон болгоныг хариуцж байгаа том боссууд нь хөрөнгө оруулагч нар нь одоо тэр чинь нөгөө нэг limited partners, general partners гэдэг хоёр янзын нөгөө хөрөнгө оруулагч нар байгаад байдаг. Тэгээд нөгөө мөнгө өгж байгаа хүмүүс нь тэгээд яг нөгөө тэрийг ингээ хариуцж байгаа general partner-ууд ингээ байгаад байдаг. Тэнгууд GP-гүүд нь орж ирээд одоо яг манай пэйжийг сонсож байгаа гэсэн. Тэнгууд одоо Сингапурын толгой одоо хариуцж байгаа хоёр хөрөнгө оруулагч, нэг нь бүр антлерийн хамтран үүсгэн байгуулагч манай дээр орж ирж байгаа пэйжийг сонсоход тэгээ Индонезийг хариуцсан, Вьетнамыг хариуцсан, Японыг хариуцсан хөрөнгө оруулагч нар ингээд тэнгуудаа хөндлөнгийн Европоос тэгээд санал одоо бусад хүмүүсийнхаа саналыг шууд вето хийх хэрэгтэй бүр нэг том хөрөнгө оруулагч гэдэг. Тэгээ нэг юм 7 хөрөнгө оруулагч шууд ингээд сонсоод сууж байгаа гэсэн үг. Тэгээ ер нь нөгөө татгалцсан 3-ын шалтгааныг хэлэх үү? Татгалцсан 3-ын шалтгааныг бол шууд ингэж ийм тийм гэж бол хэлдэг юм байна. Гэхдээ танах нөгөө pitch тавьсны дараа асуулт хариулт явуулдаг гэж ба. Тэр асуулт хариултнаас ерөнхийдөө нэг иймэрхүү юмнаас болж иж магадгүй байна гэдэг хинт бол авчлаа юм байна. Тэгээ бид нар манай дээр иржсэн асуулт гэхэд танах яаж одоо н олон улсын өрсөлдөөн дээр өөрсдөө хамгаалах юм бэ гэдэг тухайн үед бид нар яг нөгөө pitch тавьж орж исэн болохоор зөвхөн яг нөгөө мэдлэгийн сан гэдэг бүтээгдэхүүнээр л орж исэн. Тэгээ мэдлэгийн сан гэдэг бүтээгдэхүүнээ бид нар гоо сайхны одоо энэ бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг дунд бизнесүүдэд гэхдээ дунд чигтний бизнесүүдэд зориулсан гэдэг болгож өөрчилж орж байгаа гэсэн үг. Бол манай ахын бүтээгдэхүүн болохоор ингээд амар өөрөөр гарч ирэнгууд тэр нэг сар чинь ингээд нухуулсаар байгаа та нар ингээд цар хүрээ чинь амар том байна энийгээ багсах энийгээ жижигсэх ингэхгүй бол та нар ингээд танаа одоо үйлчлүүлэгч нар харилцаа холбооны компани явж гин даатгалын компани явж гин эмнэлэг явж гин зүгээр нэг жижиг бизнес та нар маш олон байна тий бид нар тэгээд байгаа байхгүй бид нар болохоор тэрийг эхлээд өөрсдөө амар сайн байна ягаад гэвэл энэ компаниуд мөнгөө өгөөд ингээ орж ирээд байна гэж бодонгууд хөрөнгө оруулалтын санг болохоор тэгж харддаг юм байна. Үгүй та нар нэг салбараа сонго нэг салбар дотроо та нар бүр ингээд тулталны явчаад тэгээд дотроос нь ингээд задлаад ингээд хэл гэдэг тийм юм ярьх юм байна. Нэгийг амжилттай болгочоод тэгээд бусад салбар руу ор гэдэг зарчим байна тийм үү ер нь. Тий. Тэр нь ингэж VC-гийн инвесторуудад ингэж амар тархин дотор нь тэгжиж нэг тархин дотор нь ингэж гоё эвлэрэлдэж очиж ингэж наалдаж өгдөг. Тэгэхгүй манай хэрэглэгч нар ингээд хинч байж болно гэж тэгэл бараг хинч байж болно гэдэг юм бол наа чи хучуул гэдэг юм л. За. Тухайлс нэг салбартаа зориулж эхлээд гаргаад тэгээд томроод ирэхээрээ ер нь бусад салбар руу ороо гэдэг зарчим явдаг юм байна тий. Тий. Тэгээ ягаад тэндээс тэр нөгөө гоо сайхны тэр үйлдвэрлэл эрхлэгч гэдэг юм уу тэр салбарыг ер нь сонгосон юм. Тэгээ тэр болохоор тухайн үед фаундеруудтайгаа ярьж байгаа бид нар тухайд яг тэрнээс өмнөхөн одоо бид нар чинь 2 co-founder байж байгаа 3 дахь co-founder нэмээд за яг бизнесийн одоо энэ харилцаа хөрөнгө оруулалт тал дээр угаасаа бас тийм сайн биш байсан учраас 3 дахь co-founder нэмж оруулж ирээ гээд 3 дахь co-founder нэмж оруулаад тэгээ манай 3 дахь co-founder маань болохоор яг энэ гоо сайхны салбарт Монголд
Ажиллаж исэн туршлага. 10 жил ажилласан тий. Айгу олон салбар ингээд дэлгүүр өдр нээсэн тийм айгу сайн туршлага, айгу мундаг co-founder байсан учраас бид гурал ярьж байгаа. За нэг нь боловсролын салбарыг, би бол цэвэр технологийн салбарыг. Гурав дахь co-founder маань болохоор яг ийм маркетинг backgroundтай гэхдээ яг одоо нөгөө нэг ажлынхын салбар нь гоо сайхан retail одоо болцсон учраас энэ гурав дотроос мэдлэгийн сан хамгийн том хаана асуудал болдог вэ гэж гурлаа ярьж агаад за боловсрал байж болох юм гэхдээ энэ бол sales амар удаан сургуулиудад нэвтрүүлнэ гэдэг чинь төрийн одоо улсын сургуулиуд гэвэл яадаг үлээ гэл та. Тэгээд гоо сайхан бол амар юм хурд юм аа. Тэгээ гоо сайхны дэлгүүрүүдтэй яриад үтсэн чинь бас үнэхээр проблем болж таарсан. Тэгэл тэрүүгээрээ бариад оронгууд чинь бид нар Индонез руу явахаас өмнө шал өөр юм бодож, шал өөр юм хийх гэж явж исэн чинь очоод нөгөө нэг тэр акселератор дотор чинь ингээл чанагдаас эксэрэгдээл ерөөсөө ингээл фидбек аваад 4-5 хөрөнгө оруулагч нар тал талаас ёо танах наатахаа ингэдэг багсахтай гингээл харч сүүлдээ бид нар өөрсдөө ч гэсэн нэрээ одоо ингэх систем багтаа гэж за ингээд үзээгээл яг ингээл ерөөсөө өөрчлөгдөөл явчихсан юм байна амар санаа. Гэхдээ одоо нөгөө гоо сайхнаа бол жоохон хойш нь тавьсан байгаа юу? Тэгээ одоо тэгээд гоо сайхнаа хойш нь тавиад яг одоо манай нэг үндсэн бүтээгдэхүүн чи яг нөгөө эрүүл мэндийн Voice AI сая ялангуяа тэр нөгөө дэлдэнг трейн хийгээд дуусаад гараад ирчин гот манай хүлээгээдсэн сүүлийн ноу хау болон модель ингээд чеклэгдээд ороод ирчин гот одоо ерөөсөө шууд нөгөө олон улсын анханасаа зориодсон юм руугаа явъя гэсэн бас чиглэл рүүгээ л орж байна. За. Монголд бол одоо жишээлбэл дэлдэнг бид нар нөгөө бүтээгдэхүүн болонгууд байгууллагын хурлын тэмдэглэл тойм за нөгөө хүлээж авсан оногцсон ажлын жагсаалтыг гаргаж өгдөг тийм бэлтэн цэг AI гэдэг платформ нээсэн. Тэгээд одоо нэг 10 байгууллага турш үзье гэдэг угаасаа хилцсэн байсан. Тэгээд тэр 10 байгууллагууд руугаа линкээ явуулаад туршиж явуулаад ер нь хэлж байгаа. Тэр байгууллагуудад ч гэсэн ингээл нэг хөлсөө гаргаад хурлын тэмдэглэл бичих гээл тэргээ компьютер чивэл нэг summary хийгээл тойм хийгээл явуулаад таскуудаа өрөөл нөгөө трейлер руугаа ч илүү Jira руугаа Asana руугаа оруулаад сууж идэг хүмүүс байх юм бол тэр ажлууд нь бол бас эрс хөнгөлөгдөнө гэж хараад байгаа. Гэхдээ манай том зорилго бол яг л энэ нөгөө companion wellness companion гэдэг зүйл рүүгээ явах гал бэлтгэлэн. За. Ер нь бол accelerator-т ороод за хурдсгуур хөтөлбөрт ингээд ороод тэндээс ингээд за тухайлсан нэг чиглэл рүүгээ зах зээл рүүгээ чиглээ гэдэг зүйлийг бол бас ойлгосон байна тий. Тэгээд дээрэс нь тэнд бол илүү богино хугацаанд хэрхэн үр дүнтэй ажиллаж чадах вэ гэдэг зүйлийг бол бас маш сайн ойлгосон гэж бол би ярианаас нь ойлголоо. Тэгээд тэнд ажилласан шигээ тэнд байсан нэг сар шигээ үр дүн өмнө нь ч тэр хойноч тэр дахиж хизээж гаргаагүй байгаа гэд тэгж штэ тий. Тэгэхээр энэ бол өөрөө маш тийм чухал зүйл санагдаж байна одоо. Манай Монголд одоо стартапууд дээр акселератор хөтөлбөрт яг үнэхээр энэ зарчмууд ингээд ажиллаж чаддаг болвол тий залуучуудыг яг тэнд байлгаад шүүсийн шахаад бойжуулаад санаагийн зөв болгуулад тий ингээд явдаг болвол эндээс бол бас маш олон амжилттай санаанууд бол гарах ёстой гарч чадна гэж бол би бас харддаг л да. Тэгэхээр ийм одоо энэ хөтөлбөрийг ингэж хийж байгаа компаниуд байх юм бол тий одоо VC фондууд байх юм бол ингээд бас ийм зүйлийг аягүй сайн хийдэг болох хэрэгтэй юм шиг байна. Одоо нөгөө IT park ч гэдэг юм уу, virtual bus гэж нэрлэдэг байгаа бүсэн ч юм уу өөрөө үргэлж ийм хэлбэрээр явж идэг тий. Сонгон шалгаруулалтаа хийнгүүтэл тэндээ баг эхний pitch-с сонгон шалгаруулалт хийхгүйгээр pitch-с нэг сонгон шалгаруулалт хийж аваад тэн дотроо орж сүүшин шахаад тэгэнгүүтээ дахиад нэг дараагийн төвчний компаниудыг гаргаж ирж явах хэвэл болох нь л тий. Ийм байна. Тэгээ Antler даахад бас Sonos гэх юм уу нөгөө 500 Global гэдэг бас аюул алдартай хөрөнгө оруулалтын сан байдаг. Тэгээд аяар үйл ажиллагаа болдог. Тэгээд орон болгонд нэг бол засгийн газартай, нэг бол тухайн орны стартап экосистем дэмжигч нартай хамтраад стартапын хурцгуур хөтөлбөр явуулаад тэгээд хөрөнгө оруулалт гэдэг.
500 Global бол амар нэр хүндтэй. Antler руу яг явахын өмнөх, нисхийн өмнөх оройн би энэ Сан Францискод байж байгаа. Тэр 500 Global-ийн нэг managing director-тай уулзаж танилцаад нөхөр Instagram дээр нэг юм амар 500 Global ингээд дэлхийн ийм олон оронд хөрөнгө оруулалт хийлээ мэлээ гэдэг нэг map нэг урд ингээд ярьж байгаа зураг өөрөө story болгоод оруулсан байсан байхгүй юу. Тэгсэн тэн дээр нь Монголын хэсэг бүр ингээ хов хоосон ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй. Тэгэхээр би зүгээр доор нь okay, this is the BS та нар ингээд Монголд ядаж хөрөнгө оруулалт хийгээгүй юм байж юугаараа баг бахархтай. Манад бол ингээд амар plugin founder-ууд зөндөө чадaltaй инженерүүд байдаг. Тэргээд биччихгүй юу. Тэгээ би нэг тоосон чинь хариу бичиж орж ирэнгүүт тийм үстэй let's talk mock ярилцъя л да. Чи надаа Монголын талаар хэлээд өгөөч гэдэг. Тэгээ би яг маргааш нь Индонез руу нисгээс өмнө нөхөртөө очиж уулзаад тэр ингээд ярьсан чинь өстой би чамаа ингээд зүгээр тролл миний юм дээр комент үлдээж ингэж бодсон чи их хүн байсан юм байна. Чи юу хийж байгаа гэдэг бүтээгдэхүүн танилцаад nice. Тэгвэл би чамаа ингээд компанийнхаа хүмүүстэй холбож өгье гэдэг. Тэгээ Индонезд байж байхдаа Сингапурт байдаг 500 Global-ийн толгой бас том хүмүүстэй уулзалт хийгээд тэгээд ер нь Монгол руу энэ 500 Global-ийн accelerator-ын хөтөлбөрийг оруулах талаар тэр бол яриа болсон. Тэгээ нөхдөөд нөгөө жилээр ингэж төлөвлөгөө гаргадаг. Энд чинь сая өнгөрсөн оны 10 сар тавцаа болсон яриа гэсэн. Тэгээд 26 оны төлөвлөгөө бол гарцсан. Гэхдээ 26 гаргаад хавраас юм уу зунаас бас судалгаа хийж үзүүл сонирхолтой юм байна. Тэгэхээр бол бас тэр үедээ хамтарч ажиллаад нөхдөөд бол эхний ээлжинд Монгол руу скаутууд явуулна гэж байгаа. Тэгээ зүгээр нэг юм бид нэр 500 Global очиж гин гэтэр гэж зарлахгүй зүгээр ингээд очингуудаа экосистемтэй танилцаад стартапууд яаж ажиллах юм байна, хөрөнгө оруулагч нар юу гэж боддог юм байна, төрөөс нь дэмжлэг байдаг юм уу гэж скаутууд явуулаад тэгээд тэр нь гайгүй болох юм бол яг 500 Global ингээд Монгол руу officially оръё гэдэг хүсэлт нь гараад тэгээд Монголд бас энэ дэлхийн хэмжээний том accelerator явах бас юу ойртох бах. Тэгээд ийм байна. Бас удахгүй гой мэдээд болох юм билүү те. Тэгэл харцлаа. Тийм байна. Наа чин ер нь одоо юу гэдэг Монголд бол яг энэ талаар өөр бусад мэдээлэл бол байхгүй бах те. Чиний л одоо тухайн үед Индонезид байхдаа за тэгээд Америкт байхдаа хийсэн алхмал болохоос биш яг энэ талаар бол одоо олон нийтэд гэдэг юм уу технологийн салбарынханд за тэгээд дээрэс нь төр засгийнханд бол сонсогдоогүй мэдээ гэсэн үг те. Тэгэхээр тэр шин мэдээг тэр зүйлийг үнэхээр сонсгосонд одоо баярлалаа те. Тэгэхээр одоо хүмүүс ер нь 500 Global-ын ирж магадгүй юм байна. Ер нь бэлтгэлээ бас хийж явах хэрэгтэй те. Тэгээд ингээд амраатай холбогдоод тэр бусад хүмүүстэй ер нь холбогдоод ингээд явах юм бол Монголд бас энэ төрлийн хөрөнгө оруулагч нар accelerator хамтраад явбал үнэхээр гоё байх болно л гэж бодож байна л да. Монголд ч гэсэн ялгаагүй л ийм асуудлыг шийдэх гэсэн технологийн залуучууд маш зөндөө байгаа. Тэгэхээр тэднийг ингээд яг зөв арга аргачлалаар нь дэмжиж өгөх юм бол бид нар бас дэлхийн зах зээл дээр гарахад боломжтой л гэж хараад байдаг. Тэгээ нөхдөд бол 3 юм шууд асуудаг юм билээ. Нэгдүгээр Монгол фаундерууд гэж ер нь ямар хүмүүс байд юм бэ? Монголд байгаа одоо юм стартап хийж байгаа хүмүүс анхнаасаа зөвхөн Монголын асуудлыг шийдэх гэж толгой нь автоматар ажиллах юм уу? Монголоос гарч гадагшаага дэлхий дээр ингэж асуудал шийднэ гэж тарих нь ажиллах юм уу гэдэг тийм санаа асуулт асуусан. Нэг дэх асуулт нь. Хоёр дахь асуулт нь болохоор Монголд баян хүмүүс байдаг уу гэж асуусан. Тэгээд гурав дахь асуулт нь болохоор стартапууд гарааны бизнесүүдийг одоо улс төрөөс дэмжлэг хэр байдаг вэ гэж асуусан. Тэ. Энэ гурав дээр л ерөөсөө ингээл тоглолт хийжтэй юм лээ. Их баха. Ер нь одоо яг уу хамгийн энэ асуултанд юу гэж хариулах байсан бэ? Би өөр асуултанд юу гэж хариулах бодож штэ. За хамгийн амархнаас нь эхэлчихье те. Баян хүн байгаа юу гэвэл байгаа. Тэр бол мэдээж байгаа. Тэр бол ойлгомжтой. За зүгээр баян хүмүүс нь харин хөрөнгө оруулагч хийх үгүй юу гэдэг бол жоох эргэлзээтэй баг. Тэ? Тэгэнгүүт
зүгээр миний хамгийн ихний асуулт бол хөрөнгө оруулалт хийж байгаа болон стартап хийж байгаа залуучууд зөвхөн Монголын асуудлыг хийгээд байна уу, шийдэх гээд байна уу, дэлхийн асуудлыг шийдэх гээд байна гэвэл дийлэнх нь Монголоор бодоод байгаа. Би бол тэгж хариулна. Дийлэнх нь Монголд байгаа асуудлаар бодоод байгаа. Тэгэл Монголд байгаа л нэг юм ап хийх гэдэг юм уу те юм хийх. Ер нь тэгээд одоо яг өөрсдөө стартап гэж нэрлээд ингээд ажиллаж байгаа залуучууд бол дийлэнх нь за нэг ап хийчий, тим хийчий гэл. Тэгэл нөгөөх нь Монголдоо явахгүй болонгууд л хаасл хийгээл те янз бүрийн програм хөгжүүлэлтийн таскууд авч хийгээл ингээл технологийн компани гэж явчихад байгаа гэж би бол хувьдаа бодож байна. Тэгэхээр бид нэр мэдээж эндээс акселератор хөтөлбөрт хамрагдах дэлхийн компаниуд болох технологийн салбар дэлхийд гарыг гэж бодвол бид нэр дэлхийн асуудлуудыг шийтгэл гол зорилгыг өөрчилсөн дээр байна. Тэгээд бодохоор Монголд нөгөө чиний түрүүний хэлдэг кейс нь бага учраас те ингээд хийх юм одоо датанч бага байдаг, мэдээлэлч бага байдаг учраас хийхэд айгүй хэцүү байгаа тань. Тэгэхээр одоо яг бид нар яг хаанаас эхлэх ёстой юм те дэлхийн асуудлуудыг судалж үзэх юм уу? Дэлхийн асуудлууд Монголд бас тодорхой хэмжээнд байдаг болохоор одоо тэднэр дээр ажиллаж байгаа дэлхий рүү гарна гэж юу н бодох ёстой байх. Төр засаг уг нь дэмжих гэж их хичээж байгаа байх. Маш их хүсэж байгаа. Тэгтээ жоохон нөгөө хүсэл байвч нэг хяслан жоохон ихтэй те мөнгө нь багдаад байгаа юм уу? Эсвэл тогтолцоо нь оновчтой зүв байж чадахгүй байгаад ах шиг байна. Яагаад гэвэл биднэрт ийм технологийн салбарыг хөгжүүлж исэн туршлага байхгүй байгаад байна л да. Тийм учраас яг ямар бодлого журам, дүрм журам гаргах хэвээр яаж дэмжих үү гэхээр тэрийг яг ингээд зөв оновчтой шийдлээ олж хийж чадахгүй байх шиг байна. Тэгтээ бол хүсэл нь бол маш их байгаа гэдгийг дамжуулах хэрэгтэй баг. Тэгэхээр тэднэрээс суралцаад, бусдаас суралцаад бид нэр төр засгийнхаа дэмжлэгийг аваад залуучуудаа илүү дэлхийн түвшний үзэл санаатай, бодолтой тий ийм асуудлуудыг шийдэх гэж ингэж хичээгээч гэж үзэх юм бол одоо ер нь бол манай технологийн салбарын дэлхийд гарахад бол бэлэн байгаа л гэж бодоод байна. Чиний түрүүний хэлдэг тэр хүний коммент постн дор бичдэг тий ийм мундаг инженерүүд байна, мундаг залуучууд байна. Чи Монголд хөрөнгө оруулаагүй байж дэлхийд хөрөнгө оруулсан гэж хэлэх чи одоо биш ээ гэж хэлдэг чи амар тийм зоригтой бөгөөд мундаг үг байгаа байхгүй юу? Тэгжиж тэдний одоо нөгөө санааг татчих штэ тий. Тэгэхээр чи стартап хийгээд шарыг жоох хөдөлгсөн байгаа штэ тий. Монголоо гэсэн сэтгэлтэй байна гэдэг чи айгүй чухал байгаа байхгүй. Чи ч гэсэн стартап хийгээд ингээд явж байгаад эхэндээ аавынхаа асуудлыг шийдэхэд ингээд шийдчихсэн бол тэгэл яванда дэлхийн асуудлуудыг энэ төрлийн асуудлуудыг хэрхэн шийдэх вэ гэдэг рүү л ингээд хөрвөөл явж ш. Тэгжиж амжилттай болж одоо нөгөө илүү цааш нь тий дараагийн төвшөнд гарахад эхлэл нь болж байгаа юм байна л гэж бодож байна. Тэгэхээр ер нь саяны 3 асуултыг өөрсдөөсөө бас нэг асуугаад үзэх хэрэгтэй байх тий манай стартап хийж байгаа залуучууд бол гэж бодож байна. За тэр төр засаг масаг бол тэгээд төр засгийнх нь сонсож байгаа байх, сонсох байх гэж бол бодож байна. За ер нь яг хуу цаг 30 минут хоёлоос нэлээд хөөрхөн сэдвүүдийн хүрээнд ингээд ярьлаа. Би зүгээр амраа маань бол одоо технологийн салбарт гигантуудад ажиллаж байгаа монгол залуучууд байна тий. Эдгээрээс яг ингээд стартап хийгээд явж байгаа нь бол бас цөөхөн баг шиг байна гэж би бол хувьдаа харж байна. Чи яг ингээд тухайн үедээ стартап хийнэ гэсэн бодол ер нь байсан уу тий? Яг ингээд эсвэл ингээд Amazon-д ажиллаад, за эсвэл Google-д ажиллаад, Meta-д ажиллаад ингээд одоо өөрийгөө болгоод гэх нь хайшин тий ингээд энэ чиглэлээр ингээд амьдрал ахуйгаа ингээд аваад явах нь гэдэг нь чухал гэж бодож ийсэн үү? Ер нь яагаад энэ салбар руу бас ингээд орчов тий? Одоо 5 жилийн өмнө Amazon-д ажиллаж байхдаа ер нь за би нэг 24 5 оноос стартап өөрийн юмтай болно гэж ер нь бодож ийсэн үү? Нэг хосын ап хийж ийсэн гэж бол би сонсч ийсэн. Тий. Нэг болзааны ап, хосын ап хийж ийсэн гэж сонсч ийсэн тий. Тэгэхээр ер нь яагаад энэ стартап руугаа ингээд орчов? Тэгээ ер нь яг ийм за Apple, Amazon, Twitter одоо X тий GitLab гэдэг компаниудад ажиллаад хангалттай карьер хийгээд явах боломж. Ер нь би карьерээ ч гэсэн аягүй сайн хийсэн гэж бодож байгаа. Удирдах хадлан тушаал томилогдоод том багуудыг удирдаад ер нь явсан. Гэхдээ
цаанаасаа нэг юм хийх ёстой, асуудал шийдэх ёстой тийм зам бол байсан л гэж би бодоод байгаа. Тийм ч учраас Монголд нэг байр авсан байсан. Тэр байраа зараад тэрийгэ болцооны ап хийгээд тэрүүгээрээ болцооны ап хийгээд тэгээд Монголд гэхдээ тэр чинь 100 мянган хэрэглэгч хүрсэн. Англи бас Нью-Йорк руу хүртэл бас лонч хийж гаргаж байгаа. За явж Монголд 4 гэр бүлийг бас бий болгосон байж байгаа. Вау. Тэгэхээр тийм тэр бол бас ер нь тодорхой амжилт. Тэгээд байраа зарсан мөнгөө олж чадсан бол олж чадаагүй. Гэхдээ 4 одоо ингээд гэр бүлийг бас ингээд бий болгосон. Одоо ингээд бий болон манай хамтрагчтай ингээд тэр зүйлийг ингэж хийж гарч чадсан гэдэг өнөөдөр ингээд бодохоор аягүй сони юм байлаа. Тэгэхээр хүн ингээд ямар нэг байдлаар юм зориод хийхэд цаана нь ингээд ийм нөлөө бол үзүүлж болдсон байна гэдэг бол амар сайн ойлгоод. Одоо яг зүгээр жоохон бизнесийн ухаан гэдэг ч юм уу те ингээд тэр нь одоо яаж ингэж бүтээгдэхүүн болгоод олон хүнд хүрээд sustainable байгаад зөв ингэж өнцгөө олох вэ гэдэг зөвлөл болохоос биш. Хүнд туслахаар хүнд хэрэгтэй юм хийх юм бол хийж болдог юм байна гэдэг бол аягүй сайн ойлгосон. Тэгээд миний зүгээр одоо шар байсан юм уу яасан. Тэгэл болзооны апаас үргэлжлүүлээл за окей одоо химэл оюуны том давалгаа гарч байна. Одоо би юм хийх хэрэгтэй юм байна гэл тэгээд хийгээд явж байгаа. Манай найзууд донд бол одоо яг таны өөр хэлсэн сая Google, Meta одоо гэл том компаниудад ажиллаж байгаа зөндөө найзууд байгаа. Тэгэхээр ер нь технологийн том гигантуудад тэгээд яа харахгүй бас зориглоод стартап хийхгүй байгаа бол харагдаж байгаа. Гэхдээ энэ хүмүүс энэ найзууд маань бол амар сайн цаг карьер хийгээд айгүй мундаг инженер. Тэгээд тэндээ амар гоё happy байгаа. Тэгэхээр зүгээр юм хүн нь өөрөө юм цаанаасаа өөр л байд юм болов гэж бодсон. Би бол ингээ corporate ертөнцид ороод амар удаж олж чадахгүй. Тэгэл нэг хэдэн сар ажиллаж байгаа. За одоо нэг юм хийчмээр байна. Тэгэл угаасаа явах төрлийн хүн байгаад байгаа шиг байна. Гэтэл үгүй би эндээ одоо ингээ доктортой ажиллана, хэдэн жил ажиллана гэдээ бас яг ингээ карьер хийгээд явж байгаа хүмүүс бол байгаа. Тэгэл өөр л явах шиг. Би бол тэгээд юм хийж, шатаж, сурч тэрнээсээ шаарлахаж илүү сайжирч босч ирнэ гээл тэгээ нэг тийм циклээ ингээл орчоол бас явах шиг л байна. Окей, харин тийм ер нь хүн хүнээсээ л хамаарж байгаа бах. Тэгээ нөгөө entrepreneur гэж нэрлэдэг хүмүүс, тэ entrepreneur хүмүүс бас арай өөр бах. Тэгээ мэдээж ер нь айлч зах зээл гэдэг юм айлч улс оронд хүн болгонд нэг тодорхой хэмжээний хувь нь л нэг энэ зүйлийг хийгээ явдаг. Амбицтай, за зоригтой, хүсэлтэй, бусд нь хүсэлгүй, амбицгүй биш л. Тэгэхдээ ингээд илүү sustainable, доктортой байхыг илүү ирмэлцдэг тийм хүмүүс бол байгаа. Тэгэхээр тэдний нэг нь бол байх шиг байна. Зүгээр энэ майндсеттэй хүмүүс Монголд илүү олон болох юм бол бид нар яг л энэ Монголын эдийн засгийг солонгоруулж чадах юм шиг тий дараа чинь уул уурхаагаас хараад бус байж чадах юм шиг бол бодож бодож байгаа гэж бол би бол бас дотроо тэгж бодож байна. Тэгээд бас нэг юм. Одоо ингээд танаа компаниг чухал асуулт гэж би зүгээр өөрөө бодлоо л да. Танаа компаниг ер нь Монгол стартап гэж нэрлэх үү? Тэ? За одоо Америкт компани нээсэн, эсвэл Индонезид компани нээсэн, Сингапурт компани нээсэн гэхээр одоо Монгол үүсгэн байгуулагчтай стартап гэж нэрлээд энэ нэрлэлчийгээ бодоход одоо энэ өгөөж нь Монгол руу хэрхэн бууж орж ирэх вэ тий. За дуран гэдэг AI гэдгийг бол зөвхөн монголчууд, монгол компаниуд хоорондоо хэрэглээд дотоодын зах зээл дээр ингээд явж байна. Энэ бол ингээд за Монголдо үүсгэн байгуулагч, Монголдо л үйл ажиллагаа явж байна гэж бодоход одоо дэлхийгээс олох амраагийн ирээдүйн энэ орлого, амбицтэй энэ хөрөнгө оруулалт, энэ үр ашиг нь ер нь Монголд яаж буух вэ? Энийг чи ер нь юу гэж одоо хэлэх ёстой юм бол хэлэх үү тий? Энэ бол яг бас миний айгүй удаан хугацаанд бодож явдаг зүрхэн дойр гэдэг шиг сэдв. Би MCS investment-ийн мега захиралтай бас яг энэ талаар нэг хэдэн жилийн өмнө ярьж байсан. MCS investment-ийн зүгээс ч юм уу одоо ингээд таны зүгээс гэж жагаад Монгол фаундертай гадаад компани эсвэл Монголд байгаа компани хоёр ингээд аль нь яг Монгол стартап гэж яваад энэний аль нэг нь unicorn болвол
Монгол компани unicorn болоод байгаа мó Монгол фаундертай гадаад компани unicorn болоод байгаа мó та хоёрын нэг хөрж. Тэгээ зүгээр ингээд бод санаагаа солилцчихсон. Тэгээд өнөөдөр би зүгээр ингээд харахад чинь одоо ингээд янз янзын орнуудаар ингээд акселераторт хөтөлбөр ингээд яваад одоо нэг хөрөнгө оруулалт босгоцсон компаниуд ингээд харахад Монголд бид нар бол ингээд Монгол бүртгэлтэй компани. Гэхдээ бид нар хөрөнгө оруулалт босгоход Монгол руу гадаад том VC хөрөнгө оруулалт хийх магадлал айгүй бага. Бид нар тэр багыг баг ч гэсэн шанс байдамаа гэдгийг харуулж чадах юм бол тэр бол амар том амжилт. За Анд глобал дээрс жишээлбэл Японоос хөрөнгө оруулалт цадвал явж байгаа чиг бол харж байгаа байх. Өөр Монгол технологийн компаниуд ер нь гаднаас бас янз янзын грантууд авч байгаа ч юм уу тохиолдол бол зөндөө байгаа. Тэгэхээр чиглэлээр явж байгаа. Гэхдээ энэ нэг юм нөгөө том юм амжилтын хүрээнд дотор ингэж бодох гээд байгаа байхгүй тий. Тухайн үед үр шим нь яаж явах вэ гэхээр цар хүрээнд томорчдаг. За жишээгээр ингээд манайх unicorn боллоо гэж бодоход Монгол руу одоо энэ үр өгөөж нь яаж очих вэ гэхээр Монголд бүтэн инженер operations явах бүрэн боломжтой буюу talent hire хийн багаа тэлэн томсгоно гэсэн үг. Тэгэхээр Монголоос асар их одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хөгжүүлэлт судалгаа шинжилгээний ажлууд яваад тэгэхээр тийшээгээ ерөөсөө одоо цалин одоо үйл ажиллагааны зардлууд гэдэг ингэж орж ирэхээр валют шууд татах боломжтой. Гэхдээ засаглалын хувьд олон улс руу тэлж скейл хийхийн хувьд гэрээ хэлцээрийн хувьд хууль эрх зүйн ойлгомжтой хувьд компани headquarter нугасаа өөр газар руу ингээд шилжээл явах хэрэгтэй юм байна. Ёстой гэдэг нь яагаад вэ гэдээ би агуулсаа ухаад үзээд миний олж авсан нэг хариулт гэх юм бол Америкт яагаад ч Delaware дээр ингээд олон улсын компаниуд стартапа байгуулад гэлс ерөөс ингээд компани байгуулад байт юм бэ. Гингууд Америкт Delaware мужид хамгийн их стартап болон хөрөнгө оруулагч нарын хооронд маргаан үүсдэг, шүүхийн захирамж гардаг. Ингээд зохицуулалт ингээд журам ингээд гараад ингээд айгүй их юм түүх бүжигдсэн. Тэнгүүд дараа нь ингээд ямар нэг компани болоод хөрөнгө оруулалтын асуудал гарлаа гэхэд аль хэдийн тэр төстэй асуудал шийдэгдсэн байдаг учраас гарах юм нөгөө нэг шийдвэр ингээд юунууд айгүй юм тодорхой эмх зэгцтэй байдаг. Гэтэл Монгол гадны компани хөрөнгө оруулалт хийсэн чинь шүүхтэх асуудал болвол яах вэ гэдэг нь нөгөө хөрөнгө оруулагч нэр чинь хуулийн баг нь мэдэхгүй ингээд одоо ингээд гацчихж байгаа байхгүй тийм. Монголд ер нь хөрөнгө оруулалт болж исэн юм уу? Кейс байхгүй тийм. Тэгээ хөрөнгө оруулалт Монголын стартап, технологийн стартап хоёр ингээд асуудал үүсээд мөнгө гаргаж авсан юм уу? Яасан гингүүд кейс байхгүй. Хаана очингууд арбитрийн шүүхтэр очих юм уу? Тэрний яад ингээд мэдэхгүй. Ёо яршиг энэ оронд зүгээр компани Delaware-т авчираад headquarter байгуулчих. Delaware-т бүх юм нь айгүй л тодорхой. Бүх ингээд юм тодорхой учраас шүүгцэн ч ядаж бид нар баг яа ингээд тий одоо ингээд бүх процесс нь тодорхой байна. Тий. Тэгэхээр угаасаа team зүйлийг хүртэл бодох ёстой байт юм байна. Тэгээ наа чинь бол айгүй чухал санаа байна. Чухал ойлголт байна тий. Би бас айгүй их ингээд боддог байхгүй. Тэгэхээр ер нь бол Амрагийн маань санаа за ингээд бодохоор Монголд back office нь бол байж болно. Тий Монголд үйл ажиллагаа operation-ууд нь бол байж болно. Монгол залуучуудыг хаяа хийгээд инженер технологийн баг нь байж болно. Тий тэгээд илүү headquarter тал нь бол мэдээж гадаадд байгаад гадны компани гэдгээрээ бол явах бах. Гэхдээ наашаага одоо цалин мөнгөө тавих тий ингээл баг хамт олноо бий болгох энэ рүү бол хөрөнгө оруулалт нь бол ингэж орж ирэх юм байна. Ингэж л орж ирэх боломжтой байна гэж юу яаж ойлголоо. Тэгэхээр мэдээж энэ хамаагүй зүв бах. Яагаад гэвэл биднэрт кейс байхгүй тий кейс by кейс байхгүй. Бид одоо хамгийн анхны хөрөнгө оруулалт татсан гэл эрхэс гэлэнгүүд миндэ маань бол бас л Америкт компани гээл явж исэн тий. Тэгэнгүүтээ Монголоос хөрөнгө оруулагч нар тодорхой хөрөнгө оруулагч нар аваад IPO хийгээл хөрөнгө оруулалт аваал ингээл тэгжиж илүү Америк руугаа бас нэр хүндтэй болж байгаа ч гэдэм юм уу. Ингээл явж исэн. Яг тэрнтэй адилхан ер нь олон улстай байх бах. Гэхдээ back office нь Монголдо байхад ингээ үйл ажиллагаа явуулвал одоо энэ unicorn компани Монголдо оруулж байгаа хувь нэмэр өөрөө энэ юм аа. Тэгээд дараагийн нөгөө түрүүний ярьдаг бусад акселераторууд Монголд орж ирэх бас нэг гүүр нь болж алхам нь болж орж ирэх боломжтой болох юм байна л гэж хувьдаа ойлгож байна. Тэгэхээр та хэдийгээ бас энэний тий мөс хагалагч нь болоод за ингээд
урд нь гараад ингээд явж байгаад бол маш их баярлж байгаа. Илүү бас амжилт хүсмээр байна. Тэгээд технологийн салбарынхан бол бүгдээрээ Монголын технологийн салбарынхан бол бүгдээрээ та хэдийг бол харж байгаа. Бас хүлээж байгаа байх гэж бол бодож байна. Тийм. Тэгээд бас амжилт хүсье. Тэгээд за сүүлийн асуултыг бас нэлээд хоёулаа буу халаад бол нэлээд зөндөө олон зүйлийг ярьлаа тий. Сүүлийн үед ер нь AI-ийн салбарт наагур чинь сонь сайхан юу болоод байна тий. Маш олон одоо компаниуд AI дээр ингээл одоо ажиллаж байна тий. Маш олон зүйлүүдийг бол хийж байна. Тэгэхээр энэ чи бас нөгөө өмнө постн дээр бичсэн байсан тий. Энд бол одоо л жинхэнэ буцалж эхэлж байна тий. Бодит байдлууд одоо л гарч ирж байна гэсэн. Тэгэхээр санд ер нь Америкт ер нь юу болж байна? Силикон валид ер нь юу болж байна энэ талаар. За ажлаас хүмүүс асар ихээр халж байна. Ажлын хөжлөх хөгжинний цомогтол бол маш том давалгаатай бүр тасралтгүй явж байна. Том компаниуд, дунд зэргийн компаниуд ялгаагүй. Эдэн зах зээл дээр эргээд асар их юм одоо авьяас чадваруудын юм зах зээлийг буцаагаад үүсгэж байна. Энэ хүмүүс ажил хайж байгаа ч юм уу. За эсвэл ийм хийчээ, тийм хийчээ гэдэг санаа сэтэл төрж эхэлж байна. Тэгмүүд энэ хүмүүс чинь туршлагатай, мэдлэгтэй одоо юу гэдэг нь те карьер хийсэн хүмүүс учраас барьж авсан юм болгоно буцаад янз янзын юм бас viral болох, бүтээгдэхүүн болох потенциалтай юмнууд гаргаж ирж байна. Тэргийн дагаад хөрөнгө оруулалтын сангууд араас нь зүгээр ингээл мөнгөө барайл маа гэл ингээд бас явж байгаа тохиолдол гарч байна. Жил гарангийн өмнөөс эхлээд химэл оюуны технологийн компаниуд, стартапуудад асар их хөрөнгө оруулалтууд хийж эхэлсэн. Тэгээд тэр чинь нөгөө хөрөнгө оруулалт авахтаа pitch хийхдээ стартапууд маань доорож нэг 12-оос 18 сарын одоо run rate буюу бидний хөрөнгө оруулалтын мөнгийг зарцуулна гэж амлалт авдаг. Тэгэхээр энэ оны одоо ингээд 100-аас ихтэй ерөнхийдөө тухайн стартапуудын үзүүлэлтүүд, гүйцэтгэл, орлого нь үнэхээр хийсэндээ хүрч чадж гэнэ үгүй юу гэдэг том хүлээлт бас бий болж эхэлж байна ихнээсээ. За хэдхэн одоо энэ том foundational модель за тэр дотроо яг юм код руу чиглэж байгаа, эйжентийг туслах руу чиглэж байгаа, хүний өмнөөс компьютер удирдах байгаа, хүний өмнөөс бүх юмыг хийдэг юм хийх гээд байгаа том компаниудын гаргаж байгаа бүтээгдэхүүнүүдээс болоод технологийн одоо SaaS гэдэг software as a service гэдэг нэг хэсэг бол айгүй ноёрхлооч бизнес модель чиглэлээр технологийн бүтээгдэхүүнээ хэрэглээгээрээ сар болгон төлөөд хэрэглэдэг. Энэ модельээр явж байгаа асар олон жил ноёрхлоод тогтоосон зах зээлийнхаа байр суурийг олцсон байсан бизнесүүд хүчтэй ганхаж эхэлж байна. Хувьцааны үнэ нь айгүй их унж байна. Anthropic гэдэг компани модельүүд чадварууд бол нэг чадвар нэг төрлийн нэмэхэд тухайн салбарын ерөөс ингээл компаниудын хувьцаа нь унжаах жишээтэй. Хууль дээр орж ирж байна. Програм хангамж дээр орж ирж байна. SaaS-ууд руу орж байна. Одоо Microsoft Excel юу гэдэг Word doc дээр ингээд жижигхэн agent ороод туслах хийлээ гэхэд л ерөөсөө энэ чиглэлээр ингээд жижигхэн плагинаас ахуулаад extension хийдэг, зөвлөх үйлчлэг үзүүлдэг байсан компаниудын ер нь ирээд байхгүй болж байна гэдэг ч юм уу гэдэг. Тэгэхээр ер нь энэ компаниуд юу хийгээд хаашаа зориод байна гэдгийг байнга ингэж чих тавьж ерөн сонсож авахгүй бол сонсгүйгээр ингээ нэг юм хийж явсаар агаад за одоо өстой манайх ингээ гоё юмаа хийжлээ гэсэн чи аль хэдийн нөгөөт нь хийцэн гаргацсан Хийцэн байж магадгүй тий. Тийм 90 цаг дээр ирсэн байна. Тэгээ өглөө болгон ер нь би X ороод ер нь юу болж байна эднэр яаж хийж гин гээл өмнө би Twitter X ер нь хэрэглэдгээс одоо л ингээ байнга хэрэглэхээс аргагүй болчихж байгаа байхгүй юу. Тийм байна. Agent гэдэг зүйл одоо ерөөсө бүр утгаа алдж байна. Ерөөсө бүх юм agent болж байна. Agent-д зориулсан, agent-ийг ажилд авдаг болж байна. Agent би нэг бүртгэдэг болж байна. Agent өөрөө юм чадрууд хөгжүүлээд тэрийгэ зараад өөр agent-ууд худалдаж аваад тэгээд тэрийг ингээ хэрэглэдэг болж байна. Хүн биш одоо юм agent-уудын юм ертөнц цугаасаа үүссэн. Энэ дээр ингээд экосистем дээр нь хүмүүс ингээд ороод ингээд хөгжүүлэлт хийгээд ингээд тоглоод яваад байна. Нэг хэсэг яг хоо NFT, coin одоо юу гэдэг нь крипто, одоо web 3 гэдэг юм бүх экосистемээр тал талаасаа хөгжиж байгаа юм шиг байж байгаад
нэг юм жоохон одоо өвөл ирсэн гэдэг шиг ингээд одоо завсраагаад. засарсан. Тэгэхээр энэ эйжентүүдийн үе дээр яг үнэхээр эдгээр нь хэрэгцээтэй үнэхээр ингэж одоо бизнесийн асуудлыг шийдэж наалдаж чадах уу зүгээр ийм нойз болж байгаад ингээд нуурч унаад эцэст нь ингээд одоо наалдаж үлдэх нь үнэхээр яг ийм vertical буюу ингээд бизнес руу ингэж гүнзгий орж шийдэл үнэхээр гаргаж өгч чадчих байгаа. Тухайн доменний талаар амар мэдлэгтэй тийм юм байх уу гэдэг. Тийм юм бол байна. Гэхдээ өнөөдөр бол энгийн ямар ч хүн компьютер дээр суугаад хийдэг зүйлийн одоо нэг дор хаяж 50% нь 60% нь бол эйжент хийх хүн өөрөө боломжтой. хийх шаардлагагүй эйжент хийх боломжтой болж байгаа гэдэг тийм зүйл бол гарч байна. Тэгэхээр бид нар компьютер дээр суугаад ингээл юм хуулаад бичээл хараад ингэж байгаа бол хүн болго өөрөөсөө асуух хэрэгтэй. Миний компьютер дээр өнөөдөр 4 цаг зарцуулаад хийж байгаа миний 2 цагийн химэл оюунаар хийгээд би 2 цаг тархиа өөр юмд ашиглаж болох уу гэж асуух ёстой цаг угаасаа ирсэн байж байгаа. Тэгэхээр энийг хийхгүй бодохгүй зүгээр яаж гой зураг гаргах уу, яаж тэ мэдхгүй ингээл нэг ийм зураг интернетээр гаргаад постлох уу гэж бодоод явж байгаа. Тэр бол үнэхээр хайрын цаг л болоод байна гэсэн. Тийм тэгэл одоо том улс орны аюулгүй байдал үндэсний одоо аюулгүй байдал руу хүртэл орж ийн. Америкийн Пентагоноос ч гэсэн антропик юм модельийг хэрэглэхгүй зөрүүлээд OpenAI орох жишээтэй. За тэгээ бүхэл улс орныхоо хүмүүсийн юмыг тагнах уу эсвэл үндэсний аюулгүй байдал руу оруулах уу гэд олон улсын хилцээрүүд явж байна. За энэ дээр зүгээр нэг бид нар ингээл нөгөө химэл оюун дандаа модель юм уу софтвер яриад байдаг. Гэтэл цаана нь заавал ярих хэвээр нэг том сэдв бол эрчим хүч, цахилгаан эрчим хүч. За тэгээ тэн дээр суурилж байгаа AI-ийн одоо супер дата центрууд. Тэгээ тэр дотор ингэж ажиллах GPU-нууд. Тэр GPU-ны төлөө явж байгаа дан өрсөлдөөн бол бас амар их. Тэрийг одоо ингээд supplier ханган нийлүүлэгч талаас ханган нийлүүлж амжихгүй байгаа. Энтхийн одоо GPU ингэж ашиглаж жижиг дата центр байгуулж байгаа стартапууд амар ихээр гарч ирж байна. Энэ компаниудад Microsoft, OpenAI, Anthropic, Meta, Facebook тэ энэ компаниуд хэдэн тэрбум доллар төлөөд дараагийн 5 жилд хэрэглэх GPU-нуудаа захиалгыг өгсөн бүр ингээд тэгээ нөгөө төлөйг ингээд хангамж нь одоо ингээд граф зургаараа 26 онд тэдэн мянга, 27 онд тэдэн мянга, 28 онд тэдэн мянга GPU-нуудын маш том өрсөлдөөн болж байна. Тэгэхээр энэ их GPU цахилгаан эрчим хүчний өрсөлдөөн болоод байна гэдэг чинь энэ дээр модель ажиллуулж байгаа, сургаж байгаа компаниуд тэр чинээгээр төрөлхөөс арга байхгүй. Тийм байна. Тэр нь угаасаа бүр ингээд хууль болчихж байгаа байхгүй юу? Одоо бид нэр ингээд хийх гэж бодож чадах гал ингээд хөөх нэг лаптоп дээр нэг стартап фаундер суугаад нэг ингээд CPU дээр юм бичгээл нэг цагийн 50 центээр нэг GPU түрээсчлэл ёо гэдэг чахад энэ компаниуд чинь хэдэн 10 мянгаар нь хэдэн 100 мянгаар нь GPU авч түрээслээд модель хөгжүүлээд сургаж яана гэж байгаа чинь эндээс юуг л хийх боломжтой болчихж байгаа. Тийм нэр үе асэрж байна. Бараг нэг 10 GPU авч тавиад тэрийгэ түрээслээд тэндээсээ бараг хордлого болоо сууж авах нь бүр амар сайн бизнес болж ч магадгүй нэр худлаач юм. Тэгэхээр бас тийм аюул сонирхолтой цаг үе ирсэн байна. Тэгэл энэ одоо би ингээд яг энэ сангийн төвд офис Лондон офис төрөөсөө сууж байхад энд ингээл нэг 3 Аз, тэнд нэг 4 Франц, тэнд нэг 3 Америк. Бид нэр 2 сая доллар босгоцсон шүү дээ. Бид нэр 4 сая доллар босгоцсон шүү дээ. 3 дөрвөлх нь ингээл явж байгаа. Тоолол зөндөө байна. Та нар тэгээ юу хийж байгаа ингээл тэгэнгүүт ингээл сонсонгууд амар тэр салбарт амар их юмнууд ингээд бүтээгдэхүүн хийцэн аль хэдийн ингээ хагцсан байдгүй бахтай гэж утсан ч гэсэн ингээд юм хийгээл яваал. Тэгээд connection бас ингээд амар сайн байж иж хөрөнгө оруулалт босгож чадчихжээ. Эсвэл ингээд Harvard-аас гарцсан, Stanford-аас гарцсан, MIT-гаас гарцсан бас хүмүүс явж байгаа тохиолдол байна. Ивентүүд амар их болж байна. Hackathon-ууд амар их болж байна. Тэгэл AI-г юу яаж хэрэглүүлэх вэ? Яаж яах вэ? Гэхдээ би зүгээр одоо ингээд бодоход яг энэ AI-ийн ийм хамгийн төгс хэрэглэгдэж байгаа бүтээгдэхүүний жишээ өнөөдөр бол байхгүй байгаа гэж бол би бодоод байгаа. Яг энэ ингээд хүнд яг
яах юм бэ гэдэг ингэж хариултыг өгч чадахгүй хүмүүс ингээ хайгаал яваад байгаа. Тэгээд хамгийн хурдан сайн барьж авчаад зүгээр ингээд өнөөдөр интернет дээр амар юм шууган үүсгээд байгаа хэсэг хүмүүс нь зүгээр программистууд л байгаа. Тэгэл кодоо бид нэр ингэж үчиж чинь, эйжентээ ингэж үүсгэж чинь, станыг автоматжуулж чинь гэдэг байгаа болохоос биш. Зүгээр нэг машины засварын газар очиолгоо танах AI гэдэг юм. Тэгээ юу яриад байгаа юм гээл та. Зүгээр нэг юм эмийн сан дээр очиод танах ингээд AI маяг мэдхгүй манай процесс ингээд амар хэцүү гэдэг юм. Газар дээр амьдрал тийм. Тэгэл voice ингээд гээд яг нь ярьж байгаа ч гэсэн яг химэл овын явсаар байгаад нэг юм болох юм шиг бол санагдчихж байгаа. Тэгэхээр тэр нь ямар хэлбэр дүрстэй, ямар их хүнд experience өгдөг, юу ч чаддаг, юу ч чаддгүй гэдэг зүйлийг ингээл тал талаас нь зүлгээл ингээл яваад байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгээд тэрний хариултыг бол одоохондоо мэдгүй байгаа хэрэг үзэж. Тийм бах. Одоо ингээд чи түрүү хэлж ийн одоо компьютер дээрээ те юу хийгээд байгаа юм өдөрт 4 цагийнхаа 2 цагийн AI-ээр хийлгэж чадаад байгаа мó үгүй юу гэвэл бид нар ч гэсэн AI гэж яриад байгаа боловч те ер нь 4 цагийнхаа яг л Монгол нийтлэгээр хүмүүс юу вэ нөхөр за Gemini ч юм уу ChatGPT ч юм уу за яг хуу девелоперууд нь бол нөгөө кодо бичүүлээд ингээд явж байгаа. Энгийн хүмүүс бол зүгээр л түрүүний хэлдэг мэдгүй юм асуудаг те асуусан юм хариултыг копи дэж авч тавингуудаа нөгөө тийш нь тавьдаг. За эсвэл нэг юм презентацийн санаа аргаан босгуулдаг тий эсвэл нэг юм одоо дүрм журмын драфт бичүүлдэг ч гэдэг юм уу тий нэг юм санаанууд асуудаг хэлбэр дээр байна. Хизээч нөгөө эйжентиг AI-аар худалдаа авалтыг нь хийх юм бол байхгүй байна тий. Ерөөсөө л мэдгүй гэж байгаа зүйл болгоно л тэндээс асуудаг хэлбэр дээр л байна л да. Тэг яг Монголд ч гэсэн утгаар нь хэрэгжилж байгаанууд нь үнэхээр программистууд л баг шиг байна. Тэгээ өөрөөр бол яг хэрэгжилж байгаа хүн бол хаалга байна. Тэгэхээр одоо яг яаж хэрэглэх юм, юунд хэрэглэх юм, юуг хэрхэн хэрэглүүл танд тийм цаг зарцуулахын гэдэг тэр мэдлэг мэдээллийг бас түгээж өгөхгүй бол бид нэр монголчууд бас сайн мэдгүй AI-ийн 90-100-аас хоцрохгүй л гэдэг. Гэхдээ бас л аль хизээ аль хойно хоцорсон байж магадгүй гэж би бол хувьдаа бодоод байна. Ер нь дэлхийгээс бол бас нэлээд хоцорсон баха. Яг энгийн хүмүүсийн хувьд бол. Гэхдээ бас мэдэхгүй л юм л да. Чиний саяны хэлж байгаагаар бол ялгаагүй ч байж магадгүй тий. Гэхдээ л ер нь жоохон хоцрох хараандаа бол орж байгаа баха гэж би бол хувьдаа бодоод байна. Зүгээр л ChatGPT-гээс юм асуудгаал AI хэрэгэлдэгээл гэж хэлээд байгаа болохоос үнэхээр өдрийнхөө 2 цагийнхаа ажлыг AI-аар хийлгэж байгаа хүн бол маш цөөхөн баг. Тийм. Тэгэхээр одоо би ч гэсэн асуухад ер нь зүгээр хүн болгон асуугаад зүгээр бодоод үзээсэй л гэж бодож байна. Хариулт нөө угаасаа миний хийж байгаа нэг AI битэл хинч орлож чадахгүй гэж хариулт гарч ирж магадгүй. Тэгтээ би бол тэрийг окей юу юм бол гэж сонирхоор. Тэгтээ зүгээр хүн бодоод үзэл хэрэгтэй баг. Би өнөөдөр компьютерийнхаар ч юм уу хэдэн цаг зарцуулж байна. Энэ цагаа би 2 дахин багасгаад AI-аар үлдсэн 2 цагийг нь орлуулж болох уу? Эсвэл талын ч юм уу гэж зүгээр л why not гэж бодоод үзээсэй л гэж үзэж. За. Тийм хүн болгон бодоосоо тэгээд ер нь яг энэ өнөөдрийн яриа бол AI биш. Өнөөдрийн яриа бол илүү стартап чиглэл рүү байсан. Гэхдээ AI стартап хийж байгаа энэ залуугаас ийм зүйл сонсох нь бол зөв ёсны хэрэг. Тэгэхээр манайхан бодоод үзээрэй. Юуг яаж хэрхэн ашиглаж болох вэ гэдгийг бас судлаад үзэхэд гэмгүй тий. Амраа маань өнөөдөр 3 хүнтэй баг 30 хүнтэй юм шиг буюу 10x хэмжээнд AI-аар ажиллаж чадаад ийм продуктуудыг гаргаж чадж байна гэдэг бол өөрөө тэнд ямар боломж байгаа вэ гэдгийг бол харуулж байгаа гэсэн үг. За энэ нь бол зөвхөн програм хангамжийн хөгжүүлэлт чиглэлээр биш юм тий гэдэг нь бол тодорхой байгаа хаа гэж бодож байна. Танад бол одоо 10 девелопер за эсвэл 5 девелопер, 3 маркетингийн инженер тий 3 одоо юу гэдгийг удирдлагын багийнхан ч гэдэг юм уу ийм хэмжээнд л одоо та нар ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингэж ажиллаж чадж байна гэдэг чинь өөрөө маш чухал байна. Тэгэхээр бас энэ мэдлэг ур чадвараас монголчуудаа хуваалцах нь бол бас зүүн хэрэг бах тий. Тэгээ дээрэс нь одоо
Америкт гарч байгаа, ажиллаж байгаа болон Монголд ажиллаж байгаа технологийн залуучуудаа ингээд манлайлаад за энэ стартап гэдэг зүйлийг ингээд хийгээ явж байгаадаа бол амраадаа бас маш ихээр баярлалаа. Тэгээд илүү бас амжилт хүсье. Баярлалаа. За тэгээд манай подкастт маань оролцсонд үнэхээр баярлалаа. Тэгээд шинэ содон өөрсдийнхөө туршлагаас бас хуваалцсанд үнэхээр талархаж байна. Бидэд бол нэг юм тодорхой манай зорилго бол бас яг уу технологийн салбарыг монголчуудад илүү ойрхон болгох, ойртуулах ингэснээрээ энэ одоо experience та нарын ярьж байгаа энэ зүйлүүдээрээс бусад залуучууд нь суралцаад ойлгоод энэ технологийн салбар руу илүү гүнзгий ороод за тэгээд энэ стартап гэдэг зүйлийг ер нь хэрхэн яаж хийж болох юм бэ гэдэг дээр бас өөрсдийгөө хөтсөрөөд үзээсэй. Энэ мэдлэг мэдээллийг ер нь түгэх юм зорилготой ажиллаж байгаа. Тэгэхээр бид нарыг одоо урилгыг минь хүлээж авсан амраадаа бас дахин баярлалаа гэж хэлье. Тэгээд та бүхэндээ өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд unicorn болоод Монголынхоо нэрийг дэлхийд улам өндөрт гаргаад ингээд ажиллаарай гэж хүсмээр байна. Амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье. Тэгээд олон хүмүүс урьж оролцуулаад олон талаас олон өөр өнцгөөс үзэл бодолтой хүмүүсийг бас оролцуулаад гоё шинэ мэдлэг мэдээлэл туршлагатай ноу-хау түгэх ажилд нь бас томоос том амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За баяртай.